За. We are live baby. Тийм. За би анд байна. Шууд гэж хэлтнэс те. За ингээд нисдэг тавг үргэлжлсээр одоо хэдгээр дугаар чинь. За ямар ч тач ингээд энэ дугаар эхэлж байна. Яг дугаарынхаа тоог марчиж за тэгээ өнөөдрийн зочноор маань Ананд биш Анароо гэдэг л муух те. Анароо орж байна. Анароо маань манай подкастэнд тэр яг 1 жилийн өмнө байсан уу? Чиний оржсэн чинь. Түрүү жилийн 4 сард орж исэн юм байна. Түрүү жилийн 4 сард оржсэн байна. 23 оны 4 сард юм шүү, тэ? Нэг жил хагасан өмнө. Жил хагасан өмнө оржсэн байна. За тэгээд тийм байна. За Анароогоор маань орж ивэл болж лээ. Болно шүү дээ, тэ? Ер нь байнга тэгж ордог байвал бас тэ тэр хүн хэр өөрчлөгдөж чинь яаж юм. Би бол тэр жилийн өмнөхөөс бол бүр шал өөр хүн болсон. Тэр үед чинь миний бүр нэлээд доод зэгээс ер нь бол одоо эргээд харахад бол тийм үү? За тэр чи яах вэ нөгөө олон жилийн үерхэл мүерхлээсээ яатсан дээр яг дөнгөж нэг тийм үе тэгээд ажил мажлаас амар хэцүү карьерийн хувьд ч гэсэн яхаа мэдхгүй болсон. Ер нь л нэлээд хэцүү байсан. Одоо санахад ер нь тийм жоохон ойлгомжгүй үе байсан юм уу те? Яг ер нь тэр одоо тэр үеэс хойш одоо хүртэл ер нь тиймэрхүү амар хэсэг амар ойлгомжгүй явсан. Тийм. Тэрэн дээр ч одоо юу ч ярьдаг л бүр мартсан юм шүү дээ. Ямар ч тэр чин тий санаж байгаас та сэдвэн сигма ирэх юм. Тэр үеч тэр сигма жихээ эд яаж исэн юм шүү дээ. Тий яг модонд орж исэн те. Хүмүүс яг хоо чиний дугаар бол их туртаал байсан юм байна. Айгуу тий хөгжилтэй фан дугаар байсан. Татаж унтлаа инээс юм гэсэн. Юун дээр энэ тийм. Мань яг юун дээр юм мэдгүй. Гэхдээ зүгээр тийм фидбек зөндөө сонсоод гоё л. За тэгээд одоо тэгвэл яг юу өөрчлөгдсөн юм? Яа өнгөрсөндөө шал өөр хүн болсон. Одоо жинкнээс сигма байсан. Одоо би риз. Одоо би Rizzler. Яг зөв ерөөд нь ярил. Яг тэр үеэс хойш амар их юм болсон. Би тэгээд нөгөө яг яахаа мэдгээ болол би бүр юунд ч хэцэг сэтгэл зүйчдэр ч явсан шүү дээ. Хэсэг. Тийм сэтгэл тэгээд ер нь л энэ гол бэлгээг наваг өрсөн гол юу бол юу л байгаа л та тий. Випашня. Тий. Тийшээ бол орно. Тэр тийш байж байгаа шүү тий. Тэгээд байлж байгаа. Жоо харж байгаа. Яриа хаашаа явах нь тэгээд. Тий. Сэтгэл зүйчдэр яваад. Сэтгэл зүйчдэр явсан тэгээд сэтгэл зүйчдэр явж исэн яваад яг гоё болж исэн чинь маа сэтгэл зүйч жирэмсэн болоод. За. Тэгээд шууд нэг яач юундаа гардаг гэлээ. Тэтгэр бишээ. Жирэмсэн хүмүүс нэг юмдаа гарчдаг шүү дээ. Юу лээ. Мартцсан нөгөө юу штэ. Доор комент бичээрэхгүй. Яам декрет. Тийм декрет. Декрет ч болж бас яадаг л та. Тэр чинь маар 3 4 жил юу лээ 3 жил макс авч болд юм л шүү дээ. Тэ. За төр байж байгаарай. Мань микрофоноос хэлээд. За. Ингэж барьж ярих чи амар хэцүү. Энийг жоох өндөрсгөж болох уу? Болохгүй. Тийм. Зүгээр чиглэлийн зүгээр өөрлөгөө байдлахад л ерөн зүгээр шүү дээ. Чи яг тэгээ ярих бол болж л. Тийм. Сая би ингэж ярьж байсан шүү дээ. Тий, болж л. За. Би минийх нэг л амар сонир муугаас. Тийм. Тэгээ бас барьж ярих. Муугаас сонсдод байвал хүмүүс ер нь бичлэгэн дээр хамгийн хэцүү юм аудио гэдэг гэж л шүү дээ. Тийм, аудио. Тий, энэ хамаагүй дээр өсөж байгаа доо. За тийм декрет аваад тэгээ сэтгэл зүйч аваад явсан байна. Гэтэ бас сэтгэл зүйч дээр аваад бас нэлээд гайгүй дээрдэж мэрдээд. За байна иш сууч. Жох ингээд. Ер нь л нэг тийм утгагүй л байгаадсэн. Сэтгэл зүйч дээр яваад яг дээрдэж байгаа нь яг яаж мэддэг. Илүү юм нөгөө нэг амар их нээлттэй болоо нөгөө эмошноо сайн гаргаж чадахгүй. Эмошны хатха сэтгэл зүйчдэр зүгээр ганц дээрсэн юм бүлээг өөрийнхөө мэдэрч байгаа зүйлээ ойлгох юм билээ. Тэгээд тэрийг ингээд хүмүүст ярьж чаддаг болох ч юм уу. Тэгэхгүй бол би болохоор ингээд амар олон төрөл нэг доор ингээд одоо шаналж гутарж мутарч амар олон төрлийн мэдрэмж авна шүү дээ. Тэнгууд яг уурлаад байгаа юм яг яагаад байгаагаач мэдхгүй тэрэндээ бухимдаад тэгээд ингээд тэрийг хүндж одоо тайлбарж ярьж чадахгүй яаж чадахгүй нэг юм дотроо ингээл зовоол тиймэрхүү юмнаас л гарахад арай төхөн болсон юм санагдсан. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйч чинь ингээд илэрхийлэхэд нь тусалсан гэсэн үг. Илэрхийлж сургасан гэсэн үг. Тэг илэрхийлж илүү сургасан. Тэгээд илүү юм нээлттэй болгоод
тий. Арай ямар ч гэсэн гоё л болсон. Чи сэтгэл зүйч яаж болсон юм? Маань сэтгэл зүйч найз үдээ. За. Тэгэл тэрнээс гайгүй сэтгэл зүйн юм газар юу гэдэг юм ингээд асууж судлаад. Тэгээд тэгсэн чинь ямар focus on the family гэдэг нэг тийм газрыг надад зөвлөсөн. Тэгээд тэнд би нэг хэсэг явсан. Focus on the family, окей. Тий. Тэгэхгүй яг team case юу зөндөө сонсчихсан. Яг сэтгэл зүйчтэй уулзъя авъя гэхлээр яг хаашаа хандхаасаа мэддүүл юм бэл. Харин сэтгэл зүйч хүнээс л асуул. Сэтгэл зүйч нар өөрсдөө л сайн мэддэг. Тий, өөртөө сайн мэднэ тий. Гэхдээ яг нөө сэтгэл зүйч найз нар бол угаасаа зөвлөгөө өгөх хориотой гэдэг юм бэл. Угаасаа найз нь учраас магадгүй. Өөрсдийн бодлоос ингээ оруулж ирээд яадаг тий. Харин мэдхгүй одоо нөгөө илүү дотн сайн болохоор ч юм уу яг чамааг нөгөө хэрэглэх одоо user гэхээс илүү юу гэж хараад найз гэж хараад илүү өөрөөсөө зөвлөгөө өгөхгүй. Тий нөгөө 3 дахь өнцгөөс харж bias орж ирээд байна. Яг үнэ тий. Яг нөгөө нэг найзын одоо юу гэх юм те. Bias орж ирдэг тий. Яг хоо юу руу юу лээ шар хад руу очих ихлээр нэгдүгээрт амар хол бас тэр машин зам нь амар болц гэсэн. Тэгээ бас хүмүүс ч яд гэсэн сэтгэл зүйчин дээр нь таарахгүй тэгээд улам доордож морддаг аюул. Бага. Би одоо нэг тэрэн дээр нэг амар их бодлого зүгээр шууд явцсан ш. Тэгэл надад бол азар гайгүй л байх шиг үлсэн. Ямар ч гэсэн сэтгэл зүйн хувьд уламд ордоогүй тэгэл арай дээрцэн санагдав. Би Канадад сурж байхад би яагаад ч лээдээ би ганцаардаад ч лээ сэтгэл зүйчтэй уулздаг болсон байхгүй юу? Тэгэхэд би тэрийг бол яг мэдэрчсэн. Эхний эрэгтэй сэтгэл зүйч бол яг гоё байсан. Яг ингээл амар яриа явдаг те. Би баг ингээд хөшөө ингээ олон цаг уулзмаар байна гэ хүсэнгүүт ингээ хүчээр болилдог байсан заяа. Тэгж уулзах чинь чамд ашиггүй гэл хэрэггүй гэл. Тэгэл яг хуу семестр дуусаад Монголоос буцаж очоод тэгсэн чинь тэр эрэгтэй сэтгэл зүйч явцсан гэдэг байхгүй юу? Хотоос бүр явцсан гэдэг. Өөр хот руу очсон. Өөр сургууль ажиллаж байгаа гэдэг. Тэг оронд нь эмэгтэй хүн байсан. Тэр эмэгтэй хүнээс зөвлөгөө авч бүр ингээ би бүр улам бүр дорцсон шүү дээ. Нөгөөтг нь аваасаа ойлгохгүй. Тэг ингээд нэг сонирн байсан. Ерөөсөө гоё аа тийм. Мен тэр үеийг мэдэрчсэн. Тийм би нэр сэтгэл зүйчдэр сонирхолтой юмнууд гэвэл яасан юм бэ? Ямар ч гэсэн өөрийнхөө талаар нэлээд юм ойлгосон. Гэхдээ тэрийг одоо энд их яриад байхын чашаа. Ямар ч нэг сонирхолтой юм ингээд дуусах гад ирдэг ахгүй нэг манай сэтгэл зүйч декрет авахгүй. За. Тэгсэн чинь өмнөх одоо хоёр л удаа орох юу байгаа хгүй. За. Тэгсэн чинь яг сүүлээсээ өмнөхдөр нь өмнөх юуг нь би бүр таг мартчихдээ бүр ингээд юу очих хэрэгтэй байсан юм. Бүр ингээд гайхаад бүр зүгээр тархинаас бүр ингээд ингэж уулзахаас нь бүр мартцсан. Тэгсэн чинь ингээд тэр нь ингээд дараа нэг уулзаа яасан бэ гэсэн чинь би нөгөө нэг царх саанаасаа 70 тухамсаар ингээд нөгөө дуусгаад байгаа мэдээд ингээд хамгаалалтын юу н гарч ирээд наа бүр мартуулаад ингээд тийм нэг зөрүүдлээд одоо энийг дуусгахмааргүй ингээд ахиж ингэж тасалж масалж байгаад ийм зөрүүдлж байгаад ахиж ингэж удаан байлгана гэсэн юм тийм юм яагаад ингээд тэгээд тэр талаар нь ингээд би ингээд сэтгэл зүйчтэй ингээд яриад яасан чинь бүр ингээд яг цаанаасаа би сэтгэл зүйчтэй бас ингээд дасцсан нөгөө нэг юм ярьсаар байгаа. Тэгээд юм нөгөө нэг яг ингээд дуусгах чагаа гэдэг мэдрэмжээс амар өөрөө цухтаадсан юм бэл. Тэгээ бүр сүултээ нөгөө нэг хамгийн декрет авахгүй тэгээ яах чагаа юм дээр бүр сүултээ бүр өөлээд ингээд яасан шүү дээ. Ингээд салах яс хийж мэйгээд амар харин нэг тиймэрхүү юм болсон сэтгэл зүйчтэй. Угаасаа нөгөө хэрвээ одоо өвчтөн гэх юм уу да одоо уулзж байгаа хүн чинь сайжирч ивэл гол шинж тэмдэг нь юу вэ гэхлээр ингээ уулзах хүсэл нь багасах ёстой гэсэн. Нэг 7 хоног нэг удаа уулздаг байсан бол сайжирч байгаа хүмүүс ч юм ингээ 2 7 хоног нэг болоо 3 7 хоног нэг бол тэгсээр аваад уулзахаа болох ёстой гинэ. Байн уулзаад байвал ерөөсөө сайжрахгүй л. Бараг одоо нэг юм илүү ингээ зурладаг болчдөг гэх юм уу. Би бас яг тэр Канадад байхад л яг л гэсэн. Яг тэр сэтгэл зүйчтэйгээр байн уулзсан санагдал. Мань болох нөө гэсэн. Надад ч буруу. Надад нэг бас амар сэтгэл зүйч тэр нэг амар үлдсэн нэг юм юм бэ. Бодоодсэн чинь болохоор ийм намын нэг баг гипноз яриа биш зав. Гэхдээ нэг юм нам ингээд нүдэн төсөөлүүлээд ингээд яаж байгаа хгүй баг насны юун дээр очиж мочоод ингээд. За. Бүр би ингээд нөгөө нэг Eternal Sunshine on Spotless Mind гэх кино өгдөн шүү дээ. Тий. Тэрэн дээр ингээд баг насны дээр очиж мочоод тэгдэг тий. Би тэгэл өөрийнхөө баг насны дээр очиж мочоод ингэж мингээл бөө юм болсон байхгүй ихлэ. За. Ямар ч гэсэн аав маавтаа ингэж уулзал аав ээж мэжт ингээл тэр бүх юм болол тэгж байгаа л
ямар ч юм баах юм болсон заяа тэр хүн тэгж байгаа л би ингээд би 5 настай би ингээд эмээ өвгийн зурд үлдсэн байж байгаа байхгүй. Тэгэл би цэцгэлж юу арч гэсэн би тэнцээж юм гэсэн чинь одоо чи тэрэнд ингээд явах боллоо гэд хэлгээд гэсэн чинь тэр 5 настай би над дээр ирсэн битгий яваач гэд тэрвэд бүр ингээд өөлөд идэхгүй. Би тэгээд энийг намайг тэрвэд өөлөд ингэ сэтгэж зүйштэй хэлсэн чинь тэгвэл чи аав ээж тэр нь аваач өгчих гээд аав ээжээр тэр үед англид байсан байхгүй. Тэгээ би шууд одоо тэр дотороо ингээд телепорт хийж байгаа шүү дээ. Телепорт хийж аав ээж тэр аваач гэсэн чинь бүр амир ингээд бүр хайлаад ингээд нэг Терминатор 2 дээр нөгөө дайсан сүлдээ хайлдаг шүү дээ. Тэг хайлаад байна гэдэг. Тэгмүүд наадах тэгвэл ингээд чи өөртөө шингээч гэ би ингээд өөртөө шингээсэн чи тэгэл ингээд нүдэнээсэн чи би бүр ингээд амир өөлсөн. Тэгснэ ингээд ийм эн чин сэтгэл дотроос нэг ийм бугалцсан байсан нэг юм гараад ирсэн юм шиг тийм бидрэж төрсөн ш бүр яг тэр бүр амар сэтгэл ийм үлдсэн. Тэрэнд нэг тийм арга байдаг гэсэн. Уг нь би тухайд асууж байгаа. Тэгээ одоо мартчих. Тэр бол амар сонирхолтой байсан. Ашиг мод амар л сонсогч. Харин би л хизээч тийм над болж байгаагүй тий бид төсөөлж үзэж байгаа ч. Ямар ч сан нэг энчээд бүлгсэн зөндөө юм байгаа. Тэндээс зүгээр ямар ч сан жоох нэг юм ч гэсэн ингээ гаргацсан юм шиг мэдээж бол төрсөн. Тэр бол амар гоё байсан. Вау. Түүлэрчээс айгүй сайн сэтгэл зүйч юм ш тий. Харин окей. Тийм тэр үед тэгээд сэтгэл зүйч тийм тэгээд энэ подкастт өмнө орсны дараачхан би ажлаа солиод үүн карьерийн хувьд бол нэлээд дажгүй явж байсан шүү. Тийм шүү дээ. Тий. Чи чинь айгүй дажгүй цаар явж байсан. Сэтгэл санааны хувьд юу биш ч гэсэн карьерийн хувьд бол амар гоё болсон явж байсан. Тэгээд тэгж жагаад энэ жилийн 2 сард ч бас нэг ямар нэг шалтгаанаас л тэгээд ажлаасаа гарсан. Тэрийг одоо шалтгаан хэлээд яг хөө тэгээд тэрнээс гош би ч одоо фриланс хийгээд баахан явцсан чинь бас ингээл фриланс чинь яг нэг тийм тогтвортой цагийн хуваар мөрөг болчингууд бүр ингээд сэтгэл санаа бас ингээл савлгаатай тий ингээл. Гэхдээ яг тэр одоо сэтгэл зүйчтэй уулзж байгаа үеэл яг фрилансын үеэр л тий яг нэг юм ажлаасаа гарсны дараахан тэгэл ер нь явж байгаа л тэгэл випашнаар явсан. Тэгээ шоу өсрөөш. За випашнаар орё. За яг ер нь яг ерөнхийд нь шалтгааныг одоо хэлвэл яг яагаад явах усны хүн ерөнхийд нь шүү. Ерөнхийд нь гэвэл за тойруулаад ч хамаагүй. За би зүгээр шулууган л. За. Яг би тухайн нөгөө нэг би ч одоо relationship байгаа шүү дээ. Одоо тэнгууд нөгөө нэг өмнөх relationship-ийн нэг тийм им ойлгомжгүй амар янз юм бодлууд ингээд толгойд орж ирээд юм яах вэ тийм бүрэн хийгдээчгүй юм шиг юм сонин юмнууд байгаацхгүй. Тэгээд дээрэс нь ажил карьерийн хувьд ч гэсэн яг нөгөө гэртээ ингээд баахан байсан чинь ер нь юу хийх ёстой яах ёстой бол гэ бас ахаал нөгөө нэг тодорхойгүй байдлууд тэгэл тий. Тэнгуудаас representative талаараас би өмнө зөндөө хүмүүс чамаас сонсч ирсэн. Тэгэл өөр маань найз явж исэн бас өмнөх ажилд байсан хүмүүс явж исэн. Тэнгууд бас ер нь тийм муу амтай хүмүүс бол би сонсч байгаагүй. Representative яваад дорцсон гэж юм ерөөс сонсч байгаагүй. Тэгэл тэнгууд за ер нь би ч гэхдээ өмнө яг ажлаас гарны 4 сард явъя гэж бодож исэн. Тэгсэн чинь шууд нэг фриланс ажлууд орж ирээд нэг юм болохгүй байсаар агаад тэгэл за одоо бүр яг явъя гэд. Яг явъя гэд. Тэгэл шууд яваал. Тэгэл шууд нэтээр хайж үзсэн үү? Нэтээр хальт хайсан. Би нэг бүр сүртэй хайгаагүй бүр ингээд бүр яах нөгөө би хальт ингээд хайгаад үзсэн чинь ер нь бол баг нөгөө нэг спойлер болохгүйгээр зүгээр баг өөрөө шууд experience хийсэн дээр мэрэг тиймэрхүү юм би хальт уншиж заахгүй тийм үү. За би тэгвэл шууд өөрөө очиод шууд experience хийчихье. Тийм. Гэхдээ нөгөө тийм. Тэгээ випшнэр яг явахын өмнөх өдөр нэг анд хоёртой уулзсан тийм. Тэгэхэд андын хэлсэн үг амар зөвхөр ороод шүү дээ. Анд би бол хизээч явахгүй гэд тэгж мэгээд анд дэм нэрээ би яагаад энд ингэж амар зориг гаргах ч гэл андын дээр хэлсэн үг амар яасан. Би тэгэхэд андыг ингэж үзсэн шүү дээ. Анд бит хоёрын ялгаа нь ингээд бит хоёр өөр төрлийн юмд зориг гаргаад идэм биш гэж явцсан шүү дээ. Ингээд андын зориг гаргаж байгаа юм болохоор юм амар хэрэгтэй одоо юм өөрт нь амар зөв болох юмнууд. Яг минийх ч гэсэн миний хувьд зөв. Миний хувьд зөв. Тэгвэл нөгөө яг бүр ингээд нийгмээр нь харах юм бол болохоор шал өөр.
За яах вэ тийм ээ. Шал өөр нь цаашаа. За тий. Тийм. Гэхдээ яг хувь хүний хувьд л зөв юмнууд байгаа л та. Тий. Чи одоо андын зөвийг өөрийнхөө зөвтэй харьцуулахгүй шүү дээ. Тий. Тэгээ ер нь угаасаа явсан хүний зөв хуваас хэлэхэд бол башнад явна гэдэг чинь бол яг нийгэмдээ хэрэгтэй юм хийж байгаа л гэж үзэж байгаа шүү дээ. Багш нар ч хүртэл хэлж байгаа шүү дээ. Тэр чинь ингээд тэр болгон хүний явж чаддаг юм биш байхгүй тий? Жиж өөр тэр мэдэрсэн баг. Тэр угаасаа бас нэлээд чаленжинг. Амар чаленжинг байна шүү дээ. Бүр ингээд өдөр хоног ч өнгөрөхгүй бүр ингээд цаг минут болгон чинь ингээд бүр яг мэдгүй одоо ингээд 24 цагийг 10 дахин үржүүлсэн юм шиг балиар удаан өнгөрөөл. За бүр ингээ хамгийн ихний өдөр бүр хамгийн галзуу байсан шүү дээ. Тэр нь за эхний өдрөө яриа. За эхний өдөр хамгийн галзуу гэдэг нь би ингээд за эхний өдөр утас би ч угаасаа яг нөгөө за яаж за ингээ бүр за одоо ингээ чи ингээл хэдүүл уулцсан шүү дээ. Тэгээ маргааш нь болж байгаа шүү дээ. Яг өдөр чинь. За шууд тэр өглөөнөөс нь ахвал би бүр тайтай орой шүн ингээд уулзж байгаа шүү дээ. Уулзж караоке маркет гэж шүү дээ. Тэгэхдээ хувц юу ч бэлдээг байсан заяа. За. Тэгээ маргааш өглөө нь бэлд. Тэгэхдээ тэр үед орой чинь би уухгүй зүгээр нэг тайт зүгээр хамт. Нэх худалгүй явцсан шүү дээ. Нэх худалгүй тийм. Угаасаа маргааш эрт босоод яан маань гээд. Тий. Тэгээ маргааш нь тэр чинь Путин ирдэг өдөр мөдөр. Би нэг зам мам ёстой алах байх гэ эртхэн гарын марий гээд угаасаа тэгсэн биз. Би нэр Путин юу болсон би тэр талаар одоо хүртэл юу ч мэдгүй. Харин би бас ойлгоогүй нэг баахан хилцээр ийл явчих бас. За. Тийм тэгэл хувц мувцаа бэлдээл баахан амьснуудаа аваад 2 3 цам зөмгөндөө бүгдийг бэлтгэж авч яваал. Тэгэл Google Map-аас хараад шууд очивол очсон чинь яг нэг тийм бүүдгэр нэг юм өдрөн ч гэсэн нэг юм бороо хальт туслаад нэг юм бүүдгэр тэгэл би жоохон хальт жоохон айраа юунд ирээд байна. Чи хаашаа нь очсон юм? Баян зүрхлээ явсан уу? Үгүй энэ найрамдлын тийшээ. Чи бүр гоё байгалтай газар л явсан юм шүү дээ. Чи айлын би баян зүрхлээ явсан. Би байшин руу явчихсан. Би харин тэрэндээ бас амар баярлсан шүү. Харин тийм. Тэр байшин бол них гоё байгааг. Тийм. За байна тэр ярьж өгнө. За. Харин байшин дээр нэг бодлын баг гал зурх байхаа. Надад байгалийн харах бол амар гоё шээ. Nice. Тэгэхээр байгалийн бас яахсан нөгөө багш нь байгалыг хэд enjoy хийж болохгүй гэж багш нь амар хэлж гэнэ үү? Бас нэг тиймэрхүү мэрэл хамаагүй гэж бас цонхон мохоор харж болохгүй гэж хэлсэн үү? Мэдгүй би яг тэр байгалийн сайн мэдгүй л байна л да. Тэр байгалаас гоё болохоор нөгөө тэр чинь бас нэг юм байдаг шүү дээ нөгөө хит гоёг enjoy хийж болохгүй нөгөө хит хэцүүг зовхгүй мохгүй гэдэг нэг. Тий. Философи юм тиймэрхүү бод. Шунж болохгүй. Харин тийм. Тэгэл би нөгөө эхний өдөр ирээл яасан чинь би одоо нөгөө багш нь болохоор байнга бяцлал хийдэг өстө жинхэнэ зэн мастер байгаа гэж чинь хүмүүс зарим хүмүүс загинж магнаад. За. Хурдан хаалга хаагаад ороод нүдэн бяцлал би тийм энэ хүн ингээ бяцлал хийд юм байж яагаад ингээд хүн загнаад байна. Тэгвэл тэрнийх нь хариу мөрөн ч гэсэн сүулдэг баса тэр нэг номын айлар тэр тэднийх нь тухай ч гэсэн ярьд юм л шүү. Тэгэл бүх юмных нь овчрын сүулт ингээл яваал гэдэг юм л. Тийм. Тэгэл эхний өдөр тэгэл утас мутцаа хураалгаа тийм. Би ч уцснаас угаас салдгүй өдөр чинь баг рил үзэл. Рил тэр нөөц мөц хичээл. Ширлэл гэж. Тэгэнгүүт тэгэл яатсан чинь толгоо яг амраал тэгэл эхний шөнө ямар ч гэсэн бяцлал эхний өдрөө бяцлал яах вэ тэгэл гайгүй бяцлагын тухай бүр нарийн яриач яах вэ тэрийг сонирхсан хүмүүс өөрсдөө барыг судлаад эсвэл яваад яачгүй яг зүгээр нөө нэг одоо хамраар амьс тийм ер нь эхний дооных бол амар нэг тэр бяцлал надад ер нь амар таалагдсан надад ч хамраар амьсгалаа л тэгэл шөнө орондоо ороод нүдэн хайсан чинь тарих бүр креативити нь бүр ингээд тулцсан шүү дээ бүр ингээд нүдэн хайсан чинь нүдэн би зүгээр ингээд тархин дотроо симфон зохиогоо надад шүү дээ би бүр эхний өдрөө юу эхний өдөр бүр гайхаад тэгснэ тэрэндээ ингээд зохио клип ингээд тархин дотроо бас шууд зохиогоод тэгснэ энэ би тэр аягаа бодож байгаа би 80 өмнө сонсцсон юм а зүгээр бодоод байгаа юм болов гэснэ үгүй өөрөө хийж байгаа юм бол би тэгвэл ингээд өөрчлөөд сонсоод үзье гэдэг. Гэхдээ одоо тэр аянууд ямар ч тархинд юу ч байхгүй. Тэр үед бүр ингээд бодогдоод тэгээд тэрнийх нь клипийг ингээд төсөөлөөд ингэж мингээд тархи бүр ингээд задраад бүр амар сонир мэдрэмж төрсөн. Чам тийм тэгжсэн үү? Би тэгтээ би ямар ч бусад хүмүүстэй нөгөө дараа нь ярьдэн шүү дээ. Тэгэхэд асуусан чинь бас хүмүүс нэг тэгээ үгүй. Би бас тэгээгүй. Тий. Би зүгээр айгу хэцүүлсэн надад л. Эхний өдрөө. Тий, ер нь өдөр бололцсон. Тэг угаасаа тэгтээ өдөр болохоо яг тоолд юм билээ яг ингээл өдрөө тоолол. За нэг өдөр болчлоо. За одоо ахад 9 хоног. Тий, яг гэж бодож байна. Тий. Тэгээд
За тэгтээ чи эхний өдрөө бол ингээд бас харцангууд ажгүй өнгөрөөсөн юм байна тий. За тэгээд одоо нөгөө нэг яг випашна бясалгал хүртэл ер нь випашна тэгээд ингууд нөгөө нэг тэр цаанаасаа сургаал үгүй нөгөө номын айл дүр илүү нэг тийм болоод тэрэн дээр 2 дахь болон 6 дахь өдөр хүмүүс амар бууж өгдөг гэдэг тэгжсэн байхгүй. Тийм. Тэнгууд нь би шууд 2-6 дээр сэтгэлээ бэлтжиж байгаа байхгүй. За тэгэл 2 дахь өдөр дээр нөгөө за бууж өгөх магадлал өндөр юм байна гэж яатсан чинь угаасаа сэтгэлээ бүр амар бэлтцсэн. Тэнгууд 2 дахь өдөр гайг өнгөрөөл 2-3 дахь өдөр гайгүй. Тэгээд миний гол зорилго ер нь бодлоо амар зэгцлэх байсан. Тархичин зүгээр ингээд шуурга байсан. Тэнгууд ингээд бодол санаа амар гой зэгцрээ 4-5 дахь өдрөөс заяа. Уг нэг амьсгалан дээр төхөрж төлөлд яаж явах хэрэгтэй шүү дээ. Юм бодох ёсгүй тийм. Юм бодох ёсгүй. Тэгсэн чинь миний бодол санаа яг ямар ч сан бодол санаанууд нэг орж ирэхдээ амар гоё орж ирд юм л шүү дээ. Ингээ хамар бол амьсгалан төлөлдсөн байжсэн чинь бодлуудыг ийм клик бейт хийж байгаа шүү яг ингээл ороод ирээ энэ амар гоё бодлоо. Эсвэл ийм зовлонт бодлууд ингээл орж ирээл амар янз янзын бүр өмнө мартцсан ч бодлууд хаяа эгэнт орж ирээл те. Тэгэл тэгжсэн чинь гинт ингээд амар миний тархинд амар гоё юм надад төлөвлөгөөнүүд ингээд гарч ирээд. Ер нь бол бодлууд нэлээд гай үзэгсэрч яах үеэр ахгүй тэр чинь дөрөвт өдөрч л биш. Яа нараад эхлээгүй нэг тим үедээс тэгсэн чинь ингээд шууд бодлууд нь ингээд за чи одоо ингээд хотод очихоор ийм хийгээд ингээд ингээд бүр амар гоё имгцгэстэйгэр юм төлөвлөгөөнүүд гарч ирээд ингээд энэ ч фейл тэнгууд бүр энэ фейлдвэл энийг сонгоод ингэж яваад ингэж яв гэд. Тэнгууд бүр нэг амар clear сэтгэхгүйгээр ингээд бодонгууд зүгээр л яг уу clear биш байх үед ч гэсэн миний бодож исэн зүйл ч гэсэн яг бүр тарих clear байх үед ингээд яачингууд ер нь за би ер нь нэг амар юм ойлгомжгүй яваагүй мэн ууг нь юм амар тодорхой байсан юм байна. Тэгтээ би ингээд зүгээр л дотор ахаад янз бүрийн бодлуудаас болоод ингээд энэ тодорхой байгаа зүйл юм амар юм үүлэн дунд ороод юм тодорхойгүй болоод байсан юм байна гэдэг ингээд амар сайн ойлгоод тэгээ нэг 4-5 випашнагийн дараач випашны орсноос хойш л ямарчсан тэр бодол орж ирээ тэгээд юм амар гоц гисэрсэн мэдрэмж аваа зөө би бүр ингээд тэр өдөржингөө юм инээмсэглээ зөө инээмсэглээ тэгээд 5-6 7 дахь өдөр ер нь бол нэг зориг болчихж байгаа шүү дээ ер нь за нэг бодолч гисрээ тэгээд ер нь өөрийгөө хийх юм аа ерөнхийдөө ойлгочлоо доо гэд тэгсэн чинь бүр цаг явхаа болчтой. Бүр ингээд зоригтой хүрсэн чинь тэгсэн чинь нөгөө за одоо 3 хоног чи бүр амар удаад shit тэгэл. Тэгэл угаасаа тэр випашна бясалгал надад амар хэцүү санагдсан. Тэр угаасаа амар хэцүү юм лээ. Ууг нь одоо ингээд тэрний хамраараа л амьсгалыг хийгээд байвал яг гой болоод байгаа ч тий. Би бас яг миний анзаарсан юм болохоор би яг випашна хүртэл яг хамраараа амьсгалаа. Миний хувьд болохоор бодлууд ингээд яг ном шиг байсан байхгүй. Хууц ингээд эргүүлдэн шүү дээ. Эхний өдөр бол ингээд номыг ингэж майр хурдан эргүүлдэхтэй миний бодлууд яг тийм байсан. Тийм. Гэл тий. Бодож амжиг байхад бодлууд орж ирээд байсан. Тэгээ яг випашнагийн өмнөх өдөр ингээд яг хууцыг ингээд нэг нэгээр нь ингээд айгүй удаа эргүүлсэн. Нэг хэдэн секунд хараад за эргүүлье гээл те. Миний бодлоо тэгтлээ удаашрцээс. Тэгэхэд л аим гоёс. Вау гээл те аим тайван болж молоо. Тэгэл за одоо випашна эхлэн гээл нэг амар сонин үү таал хааж магаал те. Тэгсэн үү? Үү таал хаагаад үгүй тэгээгүй. Манайхын гэсэн зөө. За одоо хаалга хаа түүж юм уу? Хөшгөө хаа бүх цонхыг хаа маа гээл амар бүчэн мөрөө болгоол. За одоо ингээд үүнээс випашна эхлэн гэл амар сонин аудио явж маавал хинч босхгүй нэг хорж байгаа юм шиг мэдрэмж өгөөл. Тэгэл нэг сонио ингээл за биеэр мэдэр зэдэргээл. Тэгэл сонио хүлмэл амар өвдөлч харин тийм амар өвдөлтийг мэдэрдэг болоод тэгэл випашна ихсэн чинь минийх ингээл амар хэцүү болоо явцсан. Тийм. Випашна дээр амар хэцүү болсон. Би нэр нөгөө хүмүүс чинь нэг өөлдөг мөлдөг чи тэгж өөлж мөлсөн. Би өөлөөгөө. Би яасан юусэн юм ингээд би тэгтээ нэг бас ингээд зүгээр бясалгал хийж аваад ингээд нүдэнээс чинь ингээд нөлөөс гарцсан байсан зөө. Тэгтээ би юм сэтгэл мэтгэлдээ ямар ч тийм зовж мовж ингэж аагүй зүгээр өвдөлтөөсөө болооч юм битгүй ямар ч ингээд нүднээс ингээд нөлөөс гарцсан байсан тийм. Харин хүн болгоных аюу өөр байт юм билий. Тийм нэг юм эмошноос болоогүй зүгээр л юм нөлөөс ямар ч сан гарцсан ингээд. Эсвэл зүгээр одоо ингэж ярьдэн штэ хүний эмоц чинь ингээд биеинд ингээд ямар нэгэн байдлаар ингээд байж идэг гэдэг. Нэг өвдөлт болоод эсвэл тийм одоо ходоод өвдөх ч юм уу хөл ч юм уу юу чи хүзүү ч юм уу гэлтэй ингээд нуруу чилж мэлдэг үлдэр чи яг үнэндээ эмоц гэж тайлбарлагдсан штэ.
maybe тэгээд бас өйсөн ч юм уу мэдэхгүй те. Тийм магадгүй. Тэ. Тэгээд тэр өдрүүд ямар ч гэсэн гэхдээ би нэг хөлөө нэг юм зөөлийдэг гимтэйчсэн байхгүй юу. Тэр гэхдээ энэ ерөөсөө өвдгөөсөн. Тэгсэн чинь яг нөгөө нэг випашна гэдэг гисэн чинь тэр энэ бүр амар өвдөд. Тэгээд тэгсэн чинь нөгөө нэг юм гарын алга болон хөлийнхаа юун дээр өвдөлтөө мэдэрчээд тэрийгээ мэдрэхээр ингээд нэг юм өвдөлт нь ингээд гараад идэг гэдэг нэг тийм багш ирсэн байхгүй юу. Тэ ингээд өвдөлтөө ингээд биеэрээ ингээд авч явдаг. Тэгээд тэгсэн чинь энэ өвдөлт зүгээр болчтой сүүл рүүгээ. Гэхдээ яг баг зараг ингээд чилж мэлсэн өвдөлтүүд бол байж лээсэн л та. Тэгээд өвдөлтүүд гайгүй болоо. Тэгээд 7-8 дахь өдөр яаж иж 9 дахь өдөр нь бүр амар 8 дахь өдөр илүү 9 дахь өдөр амар хэцүү санагдаад. Хэцүү гэдэг нь бүр нөгөө төвчээр алдагдаад хурдан хармаар санагдаад. Тэгээд сүүл рүү би бясалт хийе болоноос нүдэн анснаа. Нүдэн анснаа ингээд тоотол. Зүгээр л цагийг өнгөрөх гэдэг. Яг үнэндээ тэрний орн бясалт хийсэн дээр байхгүй. Тий, харин тий. Би болохоор ингээд миний тарих болохоор намайг ингээд хуураад за энэ бясал бүр мөн лайтаа байна. Зүгээр тоолж игснэ 25 минут хүртэл хэдэн секунд лээгээ тэрийг ингээд бодож үснэ тэр секундын тоолж моолоод ингээд. Тэгснэ за бясалтан дээр минь. Тэгээд 8 бил 9 дээр амар хэцүү болж байгаа тоолж моолоо сүүлдээ нөгөө нэг за үзчихсэн киногоо дотор төсөөл юм уу. Тэгсэн чи миний одоо хамгийн хүчсэн кино Spider-Man 1 юм шиг байна сая. Тэрийг ингээ эхнээс нь ингээ үзэж мүцэн. Эхнээс нь бүр ингээ автобус хөөж мөөгөл ингээ хазуулж мазуулал. Тэгж төсөөлж ирсэн. За нэгэнд одоо яасны одоо 2 өдөр яалаа гэд. Тэгээд тэрнээсээ хойш ахаад дандаа бяцлалаа хийж байгаа л яг гоё дуусгасан. Тэгээд яг нөгөө нэг сүүлийн өдөр ярьдэн штэ. Тэнгуут бас тарих бүр амар сонирм бас ингээ тарих ингээ юм тархинаас нэг юм гарч байгаа шиг мэдэрч төрөөд яг ярьсан чинь ингээл тэгэл нэг хальт ингээд нэм лайт хийдэд болол ингээл ухаалдах гэж байгаа. Тэгэл яг гоё ингээл яриа л. Тэгэл нөгөө нэг баахан хүмүүстэй юу ч ярихгүй хамт ингээл 10 хоног байжсэн гинт яриад ингэсэн чинь амар сони юм бэл ч тэ нэг таньдаг юм шиг танихгүй ч юм шиг нэг юм. Тэ. Тэгснэ нэг амар анзаарсан байгаа сте. Тэгээ чи ингэдэг байсан тэгдэг байсан ингээл. Тий. Тэгээ унтж байхдаа амар ярьдаг мэрдэг гэлэхгүй. Тий. Тэнгууд бас амар сонирхолтой хүмүүс илээ. Тий. Түүхийн багш магш гээл. Тэгсэн чинь нэг түүхийн багш нэг нь болохоор археологч лөө. Тэр хоёр ах зүгээр баг подкаст хийсэн чинь зүгээр ингээ бүгд тэр хоёрын яриаг сонсоод тэр хоёр ингээл өстой юу алтан улсан юу төвд мөгдгээл янз бүрийн амар түүхийн амар сонирхолтой юмуд яриад би тэгээд зүгээр сонсоолтонд нь сууж муугаал. Тэгэл хүмүүстэйгээ баахан л юм ирсэн. Тэр нөө уцаа авах мэдрэмж чи ямар байсан? Уцаа авах мэдрэмж надад бол нэг тийм юу баг. Би миний бас нэг юу зорилгоос нэг уцны хэрэглээг угаасаа жоохон ингэснийхаа 10 хоног яахгүй хахаар бас нэг төрлийн чинь нэг допамин детокс гэдэг баг тийм болчихж байгаа шүү дээ. Тэнгууд за ер нь уцаа бага яайдаа гэл. Би тэгээ уцаа авчиад за уц руу нэг харахгүй гэл. Ямар ч гэсэн юу найз нар уулзаалгаал тэгэл аав ээж хоёрлоо нэг залгаал тэгэл ахиж уцаа оролдохгүй тэгэл за тэгэл хотод очиод уцаа оролдохгүй тэгэл тэгэл ингэж яснаа гинт уцаа авснаа рил үзээ наач бүр хайрын те. Би жишээ нь уцаа авахд надад амар хэцүү байсан. Хэцүү байсан. Тийм. Тэр нөгөө тий. Буцаад амьдрал руугаа орж байгаа юм шиг. Тийм. Тэгэл би чи яаж сарын эцсээр яг гарч ирсэн. Тэгэл уцаа нээс сарын эц чи ингээ баахан уцсны төлбөр зээлмэл гэх тий. Тэг би чинь тухай нэг coin moinтэй байсан. Тэр мөр нь байхгүй болцсон. Нөгөө луна байна шүү дээ. Луна ч бүр 0 болцсон. Тэгэл бүр ингээ баахан наа хүлээж байгаа. Би дээрээс би өөр мөнгөгүй. Тэгэл яг үнэндээ тэгэхэд яг тэр юунаас үл явмааргүй л байсан. Тэгэл одоо тийм тэнцэн үйлчлэлтэй юу биш нэг ах ийм нэг номын үйлчлэл гэдэг нэг хийх. Тий, номын үйлчлэл. Тэр ах бүр ингээ дунжингаа хийцэн гэсэн нэг тийм ахсан шин. Бүр ингээ 4 сараас эхлээд ингээ бүх юунд нь явцсан бүр ингээ. Тэгэл тэр номын үйлчлэлийн зөв хүмүүс болж байгаа. Ясууд юм биш ингээл хөдлөхгүй байна. Ямар юурээс хөдлөхгүй. Тий. Ер нь бол нэг вебшнад явцсан бол номын үйлчлэгээ хий гэж хэлдэг юм билээ багш нар. Намаа бас хийл гэсэн. Тэгтэн би шуудгүй би ажил хийнэ тий. Би одоо яг хуу ажил хийх шаардлагагүй болсон үедээ л дахиж явуул явна. Би тэгтэн нэр явахтай амар юм юу хандсан шин. Skeptical.
Энэ нөгөө нэг үнгүү юм зөвхөн хаврахны өгөөшөнд байдаг гэлдэг шүү дээ. Тэгвэл би ингээл за энэ яаж явах чагтаас маа гэлсэн чинь энэ юу гаж шашны урсгал юмд явах гээд байна махгүй нэг наа тэгчихгүй. Тэгсэн чинь бас ингээд сэтгэл нэг юм орцсон. Тэнгууд нөгөө нэг номын айлтвар эдэн шүү дээ. Тэрийг бүр ингээд би амар ингээд сонсохдоо энэ яг намайг яаж манипулейт яаж итгүүлэх гээд байна мэн. Тийм юм бодонгууд ингээд тэр яг тэгэж бодож сонсонгууд нэг яад юм бэл. Тэр амар олон кейсүүд хилэнгуудаа ингээд алгуурхнаар ингээд яг яагаад гэдэм бэл шүү дээ. Ингээд алгуурхнаар ингээд нэг одоо поинтыг хэлхийн тулд нэг 5 юм кейс оруулаад одоо жишээлбэл нэг тийм 999 хүн алсан юу юм уу гэж янз янз. Тий нэг амар хүмүүсийн тухай ярьж байгаа. Тэгж байгаа л ингээд алуурхнаар ингээд. Гэхдээ юм амар зүв юм амар их яригддаг. Тэгэл тийм байна. Тэр талааснаас бодоогүй юм байна гэл. Тэгж мэгэл амар янз янзын зарим юмнууд дээр нь за гэл энэ яг яах гээд байна тэгэл нэг жоох муу санаалаа ингэж юм гэл баахан тэгж л сонс. Гэхдээ сүүл рүү тэгэл зүгээр ингээл сонсоол. Тэгээ яг номын айлтар нь угаасаа яг ингэж хэлж байгаа сте. Энэ бол тийм шашны юм биш гэл. Тэгэнгүүт л тийм үү. Тэгж бодож. За окей. Шашны биш юм байна. Би л хөрөхгүй юм байна. Тэгж бодож шүү. Тэгээ угаасаа нөгөө нэг гэгэрх зориг байхгүй болохоор надаа жишээлбэл тэгэхээр ингээд номын айлтар нь яаж ирсэн гэсэн яаж нэг тийм юу байсан гэсэн за гэл яг нөгөө надад хэрэгтэй юм тийм ингэж аваал тэгэл окей. Угаасаа танаа багш ч одоо хэн байсан мэдгүй. Ширэндүү багш байсан. Ширэндүү багшийг ярин жоохон айгу тийм жоохон огцом ааштай. Тэгээд тийм танах ямар багш? Манайх эмхтэй багш. Тийм. Ширэндүү багш чинь өөрөө яг гол Монголд одоо түгээгч нь шүү дээ. Тэр нөгөө Коинка гэх тэр хүнтэй нэ Гоинкагийн шавн шүү дээ. Тийм. Гоинка багшийн л одоо номын айлтар нь явдсан шүү дээ. Тэнгүүд мань хүн чи яг өөрөө шавн байж байна. Тэгээд нөгөө энтгэхэр ярьчмээр. Тэр мөр надад нэг жоохон фаны санагдаад шүү дээ. Тий. Юу яриад байгаа юм. Би тэрийг нөгөө төсөөлөхтэй болохоор дээр нэг ширээ гэдэг нэг салтай нэг хүн байгаад байна. Надад тэр хүний царай төсөөлөгдөд тэр хүн ингээд хөвтцэн ингээд дуулж муулаа. Яг тийм төсөөлдөг шүү. Яг нэг үнэн хипи хувцас өмссөн. Тэгээд тэр хүн ингээд жимс итцээ дуулж молцсон байж байгаа хэрэг. Амар төсөөлөгдөд наа. Гэхдээ яг за ширээ үл өстой мэдгүй. Гэхдээ ямар ч тач энэ бол ширээтэй бол харьцуулшгүй санагдтыг. Гэхдээ яг айгүй олон төрлийн хүмүүс айгүй олон одоо юм хүсэж явж болохоор санагдаж байгаа зү. Шашин хөөж явж болно. Багш болох гэж явж болно. Зүгээр нэг амрах гэж явж болно. Эсвэл одоо жишээ чив тоёш гэж явж болно. Тийм бас буян уйлддаг гэдیں۔ Би бас тэрнээс ойлгоогүй. Яг үнэхээр буян уйлддаг байгаа юм. Зүгээр л ахиж олон хүмүүсийг ингэж нөгөө зовлон ахиж олон хүнд заах нь л баг буян юм шүү. Тийм. Зовлонгоос нь салах. Тийм. Гэхдээ яг зовлонгоос яг саснуу чи. Салааг үл тийм бааз тийм. Ер нь бол би яг л хിവэрээ одоо тийшээ яваад би өөрчлөгдсөн байхгүй. Гэхдээ миний ингээд дотор бол амар өөрчлөлтөд орсон. Гэхдээ одоо би хувийн бол яг л нэг тийм хിവэрээл гэж байгаа. Тий. За чи одоо ирээд баг сар болж байна уу? Сар ярэ болов нэг 10 10 л юм уу? Тийм л 13 дэрс шүү. Өнөөдөр чи хэдэн бэ? 22. 11 хоног юм шүү. 11 хоног шүү. Би ирээд биш үү? Йоо одоо жил 4 сар болж байгаа. Жил 4 өө. Тий. Би чи 23 оны 5 сар. Тийм үү? 23-ны 5 сар юм уу? Тий. Тэгвэл түрүү жилийн подкаст хийсний дараа ч явсан гэсэн үг юм уу? Подкастэнд яалаа. Тэрнээс өмнө биш явцсан байсан гэдэг юм. Тэгвэл подкаст чинь би чинь 23 чи чинь sorry би чи 22 онд юм байна. Би ч 2 жил болсон юм. Пинд явснаас хойш диж юм чи тэгсэн. Тэг би ч диж бол 2 гаруй жил болж шүү. Тий. Тэгвэл 2 жил гарна тайл юм байна. Тий. Тэгээд одоо ингээд яг одоо чам сонирхолтой санагдаж шүү. Би ч одоо 2 жил болчлаа тий. Тэг яг юу өөрчлөгдсөн бэ гэж асуумаар байвал заяа. Тий. За тэр бясалгал бол хайсан заяа. За уусаа ирээд бясалгал хийсэн үү? Нэг хэсэг хийсэн. Тийм. Би ирээд одоо хийгээгүй баг шүү. Тийм. Тэр үл чиний л асуудал. Хүмүүс хий гэдیں۔ Хийхгүй бол ингээд айгүй сэтгэлээр унах магадaltaй гэдیں۔ Би тийм кейс сонссон бас айгүй эвгүй кейс. Тэрийг подкастер л ярьж байхгүй байсан. Би үл хийсэн. Гэхдээ би ирээд
айгүй их өндөр хүлээлттэй байж агаад ирсэн чинь жоо сэтгэлээр унтсан юм аа. Тийм. Ингээд нэг л юу ингээл болоо амьдрал чинь юм муухай байсан юм гэсэн жоохон мэдрэлтийн юм сони юм авсан. Тийм. Тэгээ ингээд шууд амьдрал гой цэцэглэх юм шиг би амар хүлээлттэйсэн. Тэгээ яг тэгж хандж болохгүй юм байлээ. Тэгээ миний хөө тэгээгүй. Тэг нэг хэсэг бясалгасан. Бясалгаа юу ч өөрчлөгдөөгүй. Тэгээ би зүгээр яг өөрийгөө алдсан юм шиг мэдрэмжүүл аюух байсан. Өөрийгөө алдсан юм шиг аа. Тий, алдсан. Би биш болоод муу талаар юу сайн талаар. Муу талаар. Тийм. Тий. Сайн талаараа яг би айгүй ингээ өөр ингээд нэг юм амар тайван бүх юмыг ойлгодог, бүх юмыг амарлаг хүлээж авдаг тийм юм болсон байсан. Нөгөө талаараа болохоор би ингээ би биш болцоос би чи яадаг байлаа. Би чинь өмнө шоуд юу илээ гэл амар бодвол тий. Тэгэл за би ер нь энийг л бишээ гэл шууд шоуд л тий. Шууд плей тайм болж болоод. Тэгээ плей таймын ачаар яг буцаад байгаа за. Харин тийм нэг тийм шоу мо тиймэрхүү юм нэг л амар хэцүү санагдаад байдаг болцсон л шүү дээ. Аль болох холтчмоор юм шиг ингээл. Тийм тэр бол чиний л асуудал шүү дээ. Чи яг ямар байна? Тэрийг л даах шүү дээ. Чи одоо хүн амьтаа сонсоод тийм би ингэх юм гэж бодож ерөөсө болохгүй л. Ус өөрөөс мэдэж байна. Тийм. Тэгээд за гол авж үлдсэн юм юу вэ гингүүд би амар өөрөөрөө бахархсан. За би ч бас тууштай чадах юм байна. Окей. Тэгээ би яг нэг 2 шивдэр төрсөн. За ажил хий. Ажиллаа тууштай бай гэд. Тэгээ ажилд орох зөндөө явсны централ телевизд орсон. Тэгээ одоо 2 гаруй жил болчлоо. Тэгээ одоо бодохоор вау гэж байгаа. Би ч бас арай л удчихгүй ч юм уу тий. Миний шийдвэр ч гэсэн яг тийм ажилд орох гэсэн. Тий, ажилдаа бас нэг доктортой байх тий. Доктортой байгаад төлөвлөгөө зохиогоод нэг амьдралаа дээшлүүлээ тий. Одоо төлөвлөгөөг нь бас ойлгож байгаа шүү дээ. Хүн ажилдаа удаан байхар чинь ингээд нэг зээл мэл буруу тий. Тэгээ бас ингээ за нэг юм гоё хобби хөгжүүлээд явъя гэх. Тэгээд би яг хөө DJ-г сонгосон. Тэгээд одоо хүртэл хийж лаа. Айгуу том авч үлдсэн юм бол яг тэднэр л байна. Бусдаар бол яг нэг амар зовж хандсан үед бол нэг хайлт нөгөө нэг сургамжууд нь орж ирдیں۔ Тэр нь юу вэ гингүүд за энэ ингээл өнгөрчөндөө. Анича гэдэг. Тий, аничаа л гэдэг. За энэ ч сонгоо. Тийм нөгөө санкара гэж бас үгдэж шүү дээ. Санкараг нь марччихээ юу вэ? Санкара нь болохоор нөгөө нэг тийм зугаа цэнгэлт нөгөө шуналдах юу гэж санкара. Санкарад ч юу гэдэг санкарадах гэдэг байхгүй л дээ. Гэхдээ одоо санкарадах. Бид хэд бүр нөгөө Монгол болоо шүү. Монголчлоод санкарадаад байна. Сүүлдээ тиймэрхүү юм байна. Тийм ээ. Хоорондоо нэг тэгж ярьдیں۔ Тийм. Тийм бас амар муухай үед одоо би хийсэн шүү дээ. За энэ өнгөрчөндөө гээд. Бас эсрэгээр ингээд нэг юм амар хаз жаргалтай ч юм амар гоё өдрүүд байна шүү дээ. Тэр өдөр яг хүлээж аавн. Гэхдээ бас л заац бас л өнгөрөндөө гэж бодвол. Заац ер нь л амар тайван л байд. Нэг юм хит зовхгүй хит баярлахгүй л байж сурыг даа гэж бол. Тийм бэл. Ньютрал гоё байгаад хахаар жоохон энэ ингээл бас байхгүй болчихно доо гэсэн нэг юм бол байгаа л. Тийм сэтгэхгүй бол амар суудсан бэл. Тий, нэг юм за ер нь юу ч болж исэн нэг юм ингээл гоё тайван л бай тий. Аль шумахгүй байхыг л хичээ. Гэтэл сурамжтай би л үлдсэн шүү 2 жилийн дараа. Тэрнээс шүү би одоо тэгэл сайхан уурал муурлал ууж идэл явшлаа шүү дээ. Тий, надад ч гэсэн би яг нөгөө бас яг дөнгөж ирсэн байгалаар яг эхний өдөр чи эхний ирж явах үед чи амар төгжрэлтэй байхгүй. Тий. Би болохоор яг ирж байгаа болохоор нөгөө юунаас ирж байгаа болохоор яг тэр төгжрлийг зүгээр яг л мэдэрсэн ш зүгээр л эн чин төгжрэл байна гэл тэр муугаарч зөргөөрч биш одоо гоёорч биш зүгээр л төгжрэл байна л гэж хүлээж аваа. Тэгсэн чинь зүгээр ангарч хийл явдаг нэс. Машина тэгэл эрэхтэй бас нэг хамт байсан нэг ахтай хамт ирсэн. Тэгэл тэр ах бас зохиолч гэдээ бас сонирхолтой юм яриад сонсоол тэгээд надад ч одоохонд бол надад тийм амар юм төвчээртэй л байгаа юм санагдаад шүү дээ. Альва юм нөгөө хурдан реакцлах нь амар багассан юм шиг ингээд. Одоохон тэр нь одоо бас л одоохондоо л байх хэрвээ одоо бяцлаж мэслэхгүй бол тэгэл буцаал нөгөө үрдийн хөвөндөө хурдан л орох. Тэнгууд ингээ хаяа жоохон юм дуурлангууд ээж чи бяцлаж явж ирчээд яа. Ээж тэрэн дээр барыг наа боо. Чи өөрчлөгдөөгөө. Чи яга одоо хүртэл уурлаад байна. Тий. Гэтэ тэрийг үл тэр өөрчлөлт бол нэр айгүй маш олоод явж ижил гард юм шиг л. Би намаа явж явах нэг ах байсан нэг 4-5 жил явж байна гэдэг. Тэг бас байнга биш. Тэгээд тэр ах яг бяцлаглын эцэст нөө хоорондоо ярихтаа хэлчихсэн байхгүй. Би 4-5 жил явж иж нэг жоохон тайвширч байна гэж байна. Тэгэхгүй яг ингээл буцаа нийгэм руугаа уусаал яг ингээл сурсан бүх юмаа мартаж байна ингээл. Тэгээ юу орой болгон бяцлах те тех цаг байхгүй байна гэж байгаа юм чи баг. Тэгэл баг юу бяцлах зөө шуу унтгаал бод юм аа тэгэл те. Харин би бас ирээд бяцлахыг гэж
бодсон уг нь ирээд биш үү. За энэ нэг 10 хоног нөгөө эн чинь бараг л нөгөө юу болчих зуршил болчихж байгаа шүү дээ. Арайч зуршил. Гэхдээ 10 хоног өдөр бол 10 цаг яхаар чинь тодорхой хугацаанд буцаж ирээ шууд яхах гэсэн чинь би бол шууд ерөөсөө хийгээгүй. Яаж байгаа би нөгөө нэг яаж маа зулд хилдэг байхгүй. За би ингэ бясална гэсэн чинь намайг хальт ингээд шоолж бол тэгсэн чинь би бас жоох shit мэт. Жоо санаа зовоо тэгэл окей гэл. Аа. Яг нэг амар шоолог бол зүгээр л ингээл. Нах өөрт нь амар өөр санагдаж байна. Ойлгохгүй. Гэхдээ би хийхгүй байсан чинь чи тэгээ бис одоо ч чи бясалал хийнэ гэж яагаад хийх болч юу чи намайг шоолож гэсэн чинь зүгээр тоглосон шүү дээ моос шүү дээ тэгж хэлээ. Тэгэхээр би яг жоон бясалал хийвэл хийнэ. Аа. Гэхдээ нөгөө бясалгалыг нь яг зүгээр яг суугаад хийх биш. Зүгээр ингийн үжигсээ хийж болно гэдэг байгаас. Юуг бол нөгөө анапанаг бол яг тий. Зүгээр хүн ингээл ажлыг сууж явахдаа ч хийж болно гэл тий. Тэгэхээр яг тэр чи гол утга учир нь гол санаа нь болохоор яг одоо цагаал мэдрэх юм биш шүү. Тэгэл бол. Айгүй хялбархан. Харин тий. Зүгээр гол мэдрэх юм нь болохоор хамраасаа эхлээл. Тий. Тэгэл ингээл яваал. А тэгээ чи одоо яг ингээд бясалхаа сууж яхад ингээд одоо би чам хэлжсэн да. Би ингээд бясалж яхад ингээд аюу сэн юм харсан ингээд. Сэн юм харсан. Санж нөө тэрийг би бүр хийм харсан. Хальт ганц хоёр нэг тэгсэн. Тэгсэн үү? Би одоо зүүдлээд байна уу яагаад байна уу гэдэг ингээд нэг сони юм сэн мангас юм шиг сонин юм ингээд гарч ирээд ингээд юм амар сонин болсон. Нэг удаалт нэг сешн дээр л тэгсэн бүр амар сонин болсон. Аа. Яг тийм чиний шиг бол амар тгийг баг. Аа тийм. Харин яг одоо ингээ яг сонсон хүн боолныхаа амар өөр уус тий. Тийм. Гэхдээ нөгөө нэг зүүднүүд бүр амар бурлаг болж байгаа. Бүр амар бодит болж. Галзуу зүүднүүд зүүд. Йоо. Нөгөө өдөр шууд нүдэн унтчихдаг байсан уу? Тий өдөр айгүй хүнтэй байсан. Өдөр би нэг унтсан чинь тэнгэрийн өнгө бүр амар гоё заяа. Дөнгөж юм нар дөнгөж манжаах үед нэг хальт нэг шар өнгө ороод ирдэ штэ. Тэр шар дээр ингээд байж нэг гинт ингээд ногоон өнгө заяа. Миний зүүд нь болохоор тэр бүр амар гоё харагдаа заяа. Би тэгээ ингээд уцаа аваад ингээд зургийг авах гэжсэн амар сүртэй. Үгүй би нэг өөрөө enjoy хийнэ. Тэгэл enjoy хийгээл ингээд хийжсэн. Гинт ингээд сэрэн. Тэр бүр ингээд амар зүудсэн. Ингээд өөр нэг зүүд болохоор нэг зүүдэн дээр амар ууралсан шүү дээ. Ингээд нэг машин ингээд хажуугаар ингээд шүргэнгээ алдаад явдаг хгүй. Би тэгэл амар уурлаад ясан чинь нөгөө нь юу гэлээ нэг би бүр амар муухай ууралсан хгүй. Би бүр тэрийг санаж. Тэр нь юм дарахны дугаарт биш байсан хгүй. Тэгсэн чинь тэрнэр би амар муухай шууд юм нэг нутаг жалга давны үзлэр ингээд нөгөө яачдаг шүү дээ. Тиймэрхүү утгатай юм хэлцээхгүй. Тэгсэн чинь нөгөө нь шууд амар уурлаж гарснаа над руу ингээд тоосох шидчихтэй. Би тэгсэн чинь ингээд тэнд шууд ингээд болтохгүй зүгээр зогсож мөгсөөд. Амар нэг тийм нэг зүйлсэн. Тэр бол юм бяцлал хийж байгаад гинт тийм доторх нэг уур муурал нэг ингээд гинт яасан бах гэж би утсан. Тэгээ угаасаа тийм хүүхд насны юм айгүй харин тийм сэтэрдээ. Тэгээд нэг зүудэн дээр болохоор юм зул над нэг юм зураг үзүүлж байгаа хгүй миний багийн зургийг олсон гэд. Тэгсэн чинь би ингээ харсан чинь юм AI generated юм шиг зураг харагдаад. Тэгээд би юу вэ? Миний багийн зураг гэсэн мэт тэгэл ингээл харж исэн чинь би ингээ зүүд гэдэг яг мэдгээд ирсэн чинь гинт ингээд миний тарих цаанаас намайг ингээ зүүд гэдэг юм мартуулах гад гинт ингээ би баасан дээр гიშгсэн болоод ингээ цочиж мочоод ингээ тэгэж тиймэрхүү зүүдүүд байсан. Хүмүүс их явсан уу? Боцсон уу? Үгүй харин манагаас нэг л хүн явсан. Тийм. Тэр нь болохоор нөгөө нэг хүүхд 19-тэй хүүхдлээс юм шиг л. Тэгээд тэр болохоор цагаан мах нь эргэсэн юм шиг л. Бусдаар бол тэгээ манай тэр нөгөө нэг номын үйлчлэгээ хийжсэн хүн бас нэг 4-5 жил явцсан нэг хүн байсан. Тэр бас бид тийг амар сайн байла. Ер нь бол баг 20% нь буцдаг гэд. Тийм шүү дээ. Танахаас бас хэрэг дор 5 6 буцсан шүү дээ. Өдөр болгоно нэг хүн буцаалс. Тийм. Тэгээ бүр янз бүрийн шалтгаанаар. Нэг нь бол унтж чадахгүй гэж утсан. Нөгөөх нь болохоор даралт нь хөдөлсөн. Нэг нь бүр цусаар ханиалгаад. Нэг нь бүр зүрх мөрхөн өвдөөд янз бүрийн болсон шүү дээ. Би болохоор бөөлж нэг өдөр тий өдөржингөө бөөлж. Гинт зүгээр гэхдээ тэр нь дандаа випашна бясалгал ихснээс хойш анапаныг өөр хийж буцаагүй. Тийм. Тэр випашна бясалгал чинь өөр аюу тийм доторх юм хууч шөвч юм. Харин биенд муул гэхэд ном юмшлэгч тэгэлс тэрнийг үнэл баш таарсан. А тэгтээ эмхтэй хүмүүсүүдээс буцдаггүй гэдэг байгаа.
Айгуу цөөхөн. Эмэгтэй хүмүүсээс зөндөө буцчих маа. Тийм. Манаагаас болохоор баг 80 эмэгтэй хүмүүс 2 3 буцсан гэсэн. Эмэгтэй хүмүүс буцаалах шиг гэсэн. Тэгээд сая нэг гоё сонирхолтой юм ярих чинь санагдаад байна. Оо за. Би мартчихсан гэсэн. За ямар ч юм ярьчлаа. Хоол нь ямар байсан? Хоолн дээр чи би асуудалтай байхгүй юу? Шар будааны аршилтай. Тэнгууд нэг цагаан хоол өгдөн шүү. Тэнгууд нэг будаатай юу дандаа шар будаатай ихшлээ яах гээд. Тэнгууд би ялч уу ярих хэрэгтэй болж байгаа. Би тэгээд нэг ярих юугаа жоохон хэрэглээд номын үйлчлэгчтэй байсан. Шар будаа номын үйлчлэг хаяа марчаад байгаа би тэнгууд нь очиод шар будаатай юу заавалчгүй асуух хэрэг гараад өдөр бол нэг удаа ядаж тэгж асуугаа. Тэгээд нэг удаа яг аягандаа хийлгцэн чинь шар будаатай гэдэг нь хэлээд. Тэгэхээр би шууд асгаад тэгээ нөгөө төмбөнд ингээ аягаа угаачсан уу танах яаж? Тий. Төмбөнд нөгөө яг гараад минийх нөгөө нэг дотроорч болон арсны гадуурч гэсэн ингээд юу шар буданд хүрх юм бол нөгөө харшил үлдэхгүй. Тэнгууд нь би аягаа нэг гараараа үрж чадахгүй ингээд усандаа зүгээр нэлээд дүрээ жоохон сэгсэрж байгаад ингээд орхицсан. Дараагийн хоолоо ицсэн чинь шар будааны жоохон үрцэн үлдсэн юм шиг. Тэгээд аллерги хөдлөө наачтай. Тэгээд тэр өдөр аллергины нөгөө холорфенамин гэм бидэн штэ. Нойр хүрдэг. Тэрийг ууцсан чинь бясалж igen там болсон штэ. Бүр ууцсан харин тий. Тэгээд яг нөгөө тэр өдрөөс усанд орох өдрөөс аахгүй. Яг холорфенамин ууч би усанд орохоо бичүүлсэн байжсэн чинь. За тэгвэл ядаж 30 минут унтах цаг байгаа юм. Эндээ унтаад сэрэгчий гээд. Нүдээ анаал жоохон унтсан чинь яг намайг сэрээгээд усандаа ороорой гээд. Тэгээс усандаа ороод. Тэгээд тэр өдөр бол амар хэцүү өнгөрсөн. Яг бүр нойр хүрээд бүр ингээд бяцлаа ячдаггүй бүр яг унтчих гад бүр ингээд. Зарим хүмүүстэй шууд хурхраа наачд юм шүү. Тий, шууд унтаад ирсэн шүү. Манад нэг ах бүр амар ханааж байна. Багш нь бүр уурс та одоо жоохон амаа дарж ханаал та мэд л тэгэл. Тэр ахыг гол нэг яац гэрийнхэн гэр бүлээр үрдгсэн нэг өмнө охин эхнэр мэхнэр нь явцсан. Тэнгууд нэг аавыгаа хүчээр дагуулаа ирсэн. Тэнгууд аав нь жоохон нэг тийм өөрийн хүслээрээ угаасаа випшнаад ирээгүй бол жоохон нэг яахан тодорхой шүү дээ. Хэцүү шүү. Харин тийм. Тэгэл тэр ах бол тэгэл хаяад нэг хаяа энгийн мэслүүдээр хаяа нүдэн нээж мэждэн шүү дээ. Тэр нүдэн нэгээ би ингээ тэр ах руу арангууд тэр ах зүгээр нүдэн нээсэн ингэсэн зүгээр сууж байгаа. Тэгээ доош харц юм бодож батсан сууж байсан. Би бол анх явахдаа бол яг технологич бодож зүгээр юм бодож байгаа л ирээ даа л гэж бодсон. Тэгсэн чинь ерөөсөө тийм байдгүй юм байна. Бодлууд ихтэй амар илээ. Тий. Чамаа яг нөгөө бяцлаа хийж байгаа чинь бодлууд чинь яг тэр юу шиг орж ирсэн үү ингээл. Нэг аяг амьслаад төвлөрж явахт ингээд хүчээр ингээд бодлууд ч орж ирээд ингээд хүчээр биш зүгээр л нэг мэтгэл нэг мэтгэл юм бодцоо сууж байгаа. Уусгаал орж ирж байгаа сте ингээл. Юу тэр хамраар амьсан шаал өөр юм бодцоо ингээл. Би тэгээ хэлсэн аахгүй. Тэгэл яг ингээл юм бодож байгаа гинт ингээд өөр газар явчихдаг байсан. Харин тий. Өөр хот мотод ингээд очсон. Би хэлсэн шүү дээ ингээд AI одоо ч ингээд AI-аар ингээд нэг сонин хот мот харж болдсон шүү дээ. Минийх яг бодоо утсан ч яг AI л байсан юм билээ. Тийм. Нэг юм амар сонин юмнууд ингээд харагдцтэй тий. Чи тэрийг яриадсан юм дээр хий юм гэдэг юм. Тий. Тийм. Тэгсэн. Бүр үлгэр хараарс бүр тий. Үлгэрч болоод байгаа юм шиг сонин юм. Тийм амар утгагүй юм хараад. Тэгэл сүулдэ. Гэтэ одоо бүр яг дийлэх юм мартчихжээ. Тэр чи яг сүүлийн өдөр тэр нэг баримт кино үзсэн үү? Үзсэн шүү дээ. Тэр яг шоронтой тэр кино бүр аим кино өстэй. Бүр ингээл бүр аим хүнд болгоол. Ёо гэл ялж явах тэр хүмүүсүүд нь ч гэсэн юу ч амар хэрэг мэрэгтэй тий. Тийм бүр насаараа сууж байгаа хүмүүс шүү тэгэл. Энэ нэг тэд нар ч угаасаа нэг ингээл нэг юм реакцлал тэрэндээ зарим нь бол шууд ингээ гимт хэрэг хийцэн байгаа шүү дээ. Одоо хүн алхамалах чинь нэг юм уур тэрэн дээр твцсэн бол ингээд зүгээр байж ах ч боломжтой тийм нүд. Тэр талаас нь бодвол дэм гэл амар. Гэхдээ тэд нарыг нөгөө нэг ахаад одоо ямар босын нүг нь гаргуулсан амар сонирхолтой. Тийм одоо дахиад нэг хэлээ. Тийм тэр яг тэр хүмүүсийг те тэрнээс хойш юу болсон шоронгоосоо гарсан уу гараад ингээд гоё ясна маасна гэл нэг тиймэрхүү юм байлаас амар сонирхолтой санагдсан. Наадах ч одоо манай тэр ширэнд багшгүй маань одоо бодж л баг. Харин тийм бах те. Би тэгээд яг тэрнээс хойш багшийг хэд удаа централ дээр нэвтрүүлэгт оруулсан шүү дээ. Тийм. Хэд удаа гэж солиорж нэг удаа оруулсан. Тий.
Тэгэл надаас тэгэлс яоч тест амар том гоён үлдлээ. Би болохоор ингээд би ажиллаад уучсан шүү дээ. Өө гоё хүн олчлаа те. Ингээд сайхан ингээд зочинтой олчлаа гэж бодоод гэсэн чи багш болохоор ингээд амар том боо. Энэ үстэй мангар том боо юм уу? Имэ ном аамаа гэл. Тэгээ бид тэр номнуудыг тэг хүмүүст өгсөн шүү дээ. Яа би ч одоо уншаа явах тэгээ. Та нар уншаа гэл. Тэгэлсэн дээ. Тэмдэгтэй байгаа нөгөө нэг experience яалтчгүй яг очиж ижил мэдэрх юм билээ те. Яг ингээд одоо яриад хүмүүс угаасаа ойлгохгүй шүү дээ. Яг явсан хүмүүс хоорондоо ойлгоно. Бас шүү би чамд нэг зөөрөө нэг уншаад спойл дуулчихна гэж ботсон гэж байгаа шүү дээ. Одоо ботхоор чи ингээ ямар ч спойл болох боломжгүй байна шүү дээ. Би чамд 1000 юм байдаг, тийм байдаг гээл чи яг тийм төсөөлөл очсон чи шаал өөр. Миний хувьд одоо чиний хувьд болохоор ингээ чи шүн их унтсан юм шиг байна тийм үү? Шүн асуудалгүй унтсан юм байна. Нэх өвдөөгүй юм шиг байна. Өвдсөн үү? Өвдөлт нь хэр байсан тэгтээ. Өвдөлттэй л их байсан. Яг хүл мөл бол амар өвдсөн. Өвдөг чи өвдсөн үү? Өвдөг нуруу. Өвдөг нуруу тэгээд энэ артал амар өвдсөн. Гэхдээ тэр өвдөлтүүд нэг тийм одоо юу хиймдээ нэг тийм хэцүү бол бас байгуул юм шиг байна тий. Нэг бүр нэг юм дараа нь би одоо нэг амар яахгүй бас яахгүй. Тий харин яг сонсоодох тийм байхгүй. Миний хувьд болохоор штэ яг нойр тэр өвдөг нурууны өвдөлт бол бас хамгийн аим шиг юм байсан. Тэгээ нэг виз даа зөө. Тэр виз даа уур гэж. Мэдгүй надрал байн харааш хоол гэж тий. Би бүр тэгээд бүр. Гэтэ тэр яг угаасаа яг миний яг сорилт яг байсан юм байна гэж би дараа нь ойлгосон. Надад гэхдээ бас юм байсан. Би чинь нэг 2 дахь ороод шүү дээ. Би дээр нь унтчих واخгүй. Манайор бүр юм амар яаж ганцоор тэгвэл доор нэг нилээн бүдүүн ах. Байн хөдлөөлөн. Тэр ах жоохон хөдлөнгүүд минь надтай бүр ганц. Тэгээд тэгмүү би бүр ингээ шүн ихэндээ бүр ингээ уурлаа заяа. Ингээ хөдөлсөн. Би бүр ингээ дээрээс нь өөрөө ингээ тэнгууд нөгөө хүн нэг юм мэддэхгүй заяа. Би бүр дээрээс нь ингээ хүчээр ингээ хөдлөж мөдлөхөд. Яг болооч юм л хийж болохгүй шүү дээ. Тэнгууд тэгэл тэгж байгаа сүүл рүүгээ болоод ирсэн чинь ингээд нөгөө арай бас бясалгал хийгээд нэг юм төвчээртэй болсон. За энэ ч гэсэн байж байгаа гайгуулт би буцаал унтж штэ гэл амир тэгж мэгэл. Тийм яг тэр ах бол хөдөлж бол шүн хаяада нэг заалч ус ирсэн. Яг сэрчгээр хаяада унтж чадах байлчоор амир жоохон стресстэй хэцүү уус. Харин гол одоо чип тойрын бас нэг том ялгаа нэг бол биш нөгөө байрн дэс штэ. Тэгээ байр чинь болохоор ингээд гадаа яг барилгаж явж ирсэн. Гадаа орой болох нэг юм болж ирсэн. Хүмүүс орилол, нэг бол машин аим сигнал таал. Нэг бол нэг мачааны машин дуграал, нэг бол нөгөө нэг цементийн машин чинь ингээл цементээ шавхаараа нэг байн дуурдсан шүү дээ. Чи мэдхвэл. Тэгээ нэг орой яг доотлын айл ингээ хэрэлдээд юм даа. Тэгэн бүр амар сонсогдоо. Нэг хүүхэн ойрлоо, хүүхдээ уйлаа. Тэгэлсэн мөрчлөө ингээ манаад болохоор хүмүүс унтаалаа. Би гайхаад яаж унтаад байгаа юм бол би ч зэн унтмаар байна гэл. Би номын үйлчлэгч хэлж ингээд нойрны мөртөл авахсан заа. Серотонин. Биш мелатонин. Тэр мелатонин чи яг үндэ нойрны юм биш юм бэ гэдгийг би тэр үед л ойлгосон. Уугаад унтахгүй юм чи. Нэг нойр жоомш болол тэр байхгүй. Тэгэл сэрэг чинь. Тэгэл what the fuck би унтмаар штэ гэл. Тэг би бүр яг баг 4-5 удаа бүр өдөр болгон араасаа орой болгон би яг буцчихсан бүр. Амар уур чадахгүй юм байна гэл те. Тэг яг буцах гал ингэнгүүт наад яг юу бодцоо гэж яг манай найзууд анд манд амар бодцоо. Энэ буццсан нь те. Евста бэлгээ угаас тэгэндээ гэж байгаа юм шиг яг реакцууд ингээ наад нүдэнд ботор харагдацгаа. Тэгэл ээж аамаа те ингээл найз нөхөд бүгдээрээ наа шоолох юм байна гэл. Тэгэл бүр уураад. Үгүй би сторийг харуулна. Буцахгүй бистамстаа гэл амар уурлаа те. Тэгжиж би тавсан шүү дээ. Ууранда тавсан шүү дээ баг. Би бас уурсан. Би чинь нэг 9 илүү арт өдрөөс нэг амар уурсан. Арт өдөр баг. Тэнгууд нөгөө нэг юу ахаад өнөөдөр бяцлах байсан юм уу? Би өглөө шууд харина гэж утсан гэдэг нөгөө нэг сүүлийн өдрийг би тэгж андуурсан уу? Тий, сүүлийн өдрийг би шууд харина гэж бодоод. Тэгэхэд амар нэлээ уурсан. Тэгээд уурандаа бяцлал хийж чадахгүй бүр ингээд уур хүрээ нагаад. Юу шууд харах. Тэгэхдээ тэр чинь өмнөх өдөр нь хэлдэж шүү дээ. Хэлсэн. Гэхдээ өмнөх өдөр нь илүү маргааш өмнөх өдөр нь уурсан. Тийм өмнөх өдөр нь уурсан. Маргааш эртгээ ярихгүй юм байна гэдэг. Бүр ингээд тэрэн дээр жоохон стресстэй. Тэгээ маргааш тэгэл гайгүй байсан юм байна. Тэгэл маргааш нь гэхдээ ингээд гол нь амар гоё өнгөрсөн хүмүүстэй ингээд ярьж мэрээд яасан тий. Тэгэл бэлсэн ч гоё өнгөрч байгаа. За харин да гэж бодвол тий. Тэгээ хоол моолч гоё амттай болж бодвол. Яг гэхдээ чамд бас нэг өөр нь бас нэг болоог юм тий. Сонсоод байх нэ. Нэг тийм их чаленжинг юмнууд бол тэгээ яг чаленжингаас бас өөр чаленж сэтгэл зүйн чаленжинг юмнууд байсан. Яг ярьж болохгүй юм байна л да нэг. Надаа юм бодогдсон нэг юм бодол ингээд нэг
ийм асуудал ингээд амирх гарч ирээд нэг миний тэр асуудал амирх бодогдоод тэгээд тэр бол амирх хэцүү байсан. Ингээд за яг тийм хэцүү юм чи яг. Надад болохоор би нэг яг зөндөө ярьсан л та. Одоо хүмүүс мэдхүүгүй. Яг бас найз нар би чаав ярьсныг үе сандгүй. Тэг чинь өөний ингээд сахар давс хэрэглүүлэхгүй амар олон онцоо шүү дээ. Тэгэл байжсэн чинь ширээн дээр ингээл уусаа дандаа буцсан ус байдаг байсан шүү дээ. Чи буцсан ус л уусан уу? Үгүй би зөвхөн цай буцсан ус ерөөсөй байгаагүй. Тийм үү? Миний болохоор ингээд дандаа буцсан ус. Өдөр болгон эзэж цай байгаагүй. Нэг л өдөр цай байсан зэ. Сахартай хамгийн гол нь. За. Тэг би шууд байх цай ингээл хамгийн би чи яагаад ч лээд эхлээд 0 орлоо яалаа тэгээд харцаахгүй тэгэл оо shit гэл шууд нэгийг кармалцаахгүй. Уулахгүй би өөрөө л оно гэл тэг 2 сахар махартачлаа. Тэгэл яг ингээл цайлал би шууд ингээл маа гэл амар өтгөн цай 2 сахартачлаа хийгээл маа найрлал уусан ч би бүр ингээд яг ингээд бүр ингээд хизээш мэдэрч байгаагүй юм цайнаас мэдэрсэн ингээл. Гэл тэ яг помидор тэ бүр овердоз болж байгаа юм шүү дээ. Тэ нэг цайнаас нь биш сахарнаас нь болоод тэгэл ингээл бүх юм амар гоё ингээл тайвшраал тэгэл вау гэл тэ. Оо амьдрал чинь юм гоё юм уу? Вау маа гэл. Сахарны тийм юм дутагдаад одоо юм сахар крейв амар хийгээсэн гэсэн үг үү? Үгүй нөгөө яац юм шиг байл миний ярьсан олон хоног сахар хэрэглэхгүй байгаадсан чинь би ингээд миний бие сахарнаас ингээд ангирчсан. Ингээд цэвэршсэн гэх юм уу сахарнаас. Тэгээ анхны удаа баг хэрэлж байгаа юм шиг ингээд тийм ингээд сахарны цохилт авч байгаа. Би наад мэдрэмж чинь яаж бүр нэлээд хэдэн жилийн өмнө мэдрчихсэн. Би яг нэг очи випашнаа мэдрээгүй юм. Випашнаас мэдрээгүй. Би нэг 30 хоног сахар яахгүй байгээ өөртөө нэг тийм чаленж гаргаад. Тэр чинь одоо баг дөнгөж нэг 18 19 мөстэй дээл байхгүй. Бүр үү. Тийм. Тэгээд тэгжсэн би ингээд амар ууртай болт юм лээ. Тэр 30 хоног нэг юм сахар идэхгүй ингээд би бүх юмнаас хараад энэ сахар орсон байна уу? Сахар орсон юм ингээд бүр амар хатуу шийдвэртэй тэгж яажсан. Вау. Тэгж байгаа л тэгээд ирсэн чинь ингээд өгөрцөн идэнгүүт амт нь бүр амар гой санагдаад одоо бид нэг өгөрцөн идэхэд бараг зүгээр ус шиг л яд нь штэ. Тэнгууд өгөрцөний амт бүр ингээд амар нарийн ингээд мэдрэгдээ бүр юм. Тэр нь байгаа баг зэрэг одоо сахартай ч магадгүй нэг чихэрлэгдүү ч юм шиг бараг амтгдаж маа. Амар гой амтгдал. Тэгэхэд яг би тэгэл нэг чихэрлэг юм яагаал. Тэгсэн чинь бүр ингээд яг л юм баг тийм амар анхны удаа хай болоод ч юм шиг баг. Тий баг ингээд юу ээ тий. Би өмнө хизээч юм мэдэрч байгаагүй гэл гайхсан. Сахарч уусаа амар хүчтэй юм л шүү дээ. Харин тийм л юм байлээ. Тий. Тэрийг бас ойлгосон. За тэгээд хоёул випашнаахаа яриаг дуусгах харин гэж. Би яг нэг тийм амар spiritual хүн шиг юм болоо наачлаа тий. Амар spiritual юм шиг. Угаасаа тэгэл яваал ирцэн тэгэл би ч гэсэн анх випашнаас ирээл хэвээр амар л өөр хүн шиг л ярьсан шүү дээ. Бид нар подкастаа бол дахиж хизээ сонсоогүй. Яг гадарлж юм ярьсныг анд орог юм яриаг үдээ. Би л юм яриад сэтгэл гэсэн байсан гэл. Гэтэ би угаасаа яг энийг ярина гэж бодоод бас випашна дээр бас төлөвлөсөн байсан. Ингээ өдрөө болгон юу босноо ингээ амар сайн бодож модал те. Би баг гарч ирээ шууд цаас харандаа аваад бичсэн шүү дээ. Ингэсэн ингэж ярина тэгэж ярина л. Тэгээд амар лайк ирсэн байж магадгүй. Тэгээд тэгэхэд би л амар тийм гэгэрсэн юм. Би ч яг ярих юм аяарс төглөө. Чаан орох уу гэхэд ч гэсэн би. За би ярих юм бодохгүй зүгээр очоод би өөрөө тэр үедээ юу ярих юм тэрүүгээрээ л байг гэл. Тийм. Тэр чин бас яг тэгэл гоё шүү дээ тийм. Заавал нэг тийм нэрээ надаас мандах нэг асуулт асуугаадсан байхгүй юу? За. Тэгээд окей. Би тэр яа гэсэн. Би чамд одоо ярихгүй зүгээр подкастн дээр шууд хэлчихье гэдэг. Одоо хараад. Чи асуулт чи надад асуултуудыг харуулчихсан. Би чамаас асуу. Тэгэхээр зарим нь чиний асуусан ч асуулт байгаа. За. Яг ч тэгээд хариулчихгүй. Асуусан байсан ч гэсэн. За. За. Наачлах. За окей. За хиндэ амар хэм бодогдсон уу гинэ. Яг хиндэ бол тэгэл тэр нэг амар креатив болдог гэдэг шиг л надад тэгж л мэдрэгч. Бодлууд нэг бясалгалдуунд бол эхэндээ бас угаасаа бодлууд ингээл жинхэнэ чамд ном шиг гэсэн шүү дээ. Надад болохоор миний яг ингээд зүгээр хажуугаар ингээд шууд нөгөө кадр шиг шууд ингээд гэхдээ үүлэн дээр бодлууд ингээл амар хурдтай ингээд явуулсан. Миний бодлууд болохоор чи үйл харсан юм шүү дээ. Би үл ном харсан. За. Ер нь юу ч бодохгүй гоё амгалан өдрүүд бас байсан уу гинэ. Хит нэг тийм болсон. Тэгэхээр тэр нэг удаан үргэлжлэхгүй. Яг ингээл яг гоё ингээл вау гэл. Тэгэл тэрийг мэдэрчингүү шууд угаасаа бодлоод ороод ир. Тэгэл. Тийм. Угаасаа
юу ч бодохгүй өдөр байна гэж бол хизээж байхгүй бас. Тэг өдөр гэж бол байхгүй зүгээр хэсэг хугацаа момент ч юм уу нэг тиймэрхүү л. Тий. Өшөө бас багш бас хэлж байгаа зү ингээд хүн яг гоё юм мэдэрчээр бас амар аюултай байдаг. Яг тэр гоё юм мэдрэх гээд амар улаарад байдаг гэдэг. Тэнгүүт яг тэр гоё юм мэдрээд яг араас нь хөөхөөр тэр юм ирдгүү гээд. Тэгээд бас тэрнээс бол шантарч ууралдаг гээд. Тэгээ уурлаад ингээд дахиад ингээд нөгөө нэг амар ингээд нэг юм тамийн тойрогч ингээд эхэлтгээ гэдэг байгаа байхгүй. Гэсэн. За ер нь яг яагаад явахаар шийдсэн. За энийг үл ярьсан тий. За тэгээ дизайны ажилд чинь бас нөлөөлж байна уу гэх. Би өнөөдөр ирснээс хойш өнөөдөр л би нэг жоохон ажил хийж үтсэн байхгүй. За. Тэгсэн чинь ямар ч гэсэн ажилд нөлөөлж илээ. За. Тэгэхээр нөлөөлсөн нь эсвэл зүгээр л би угаасаа тийм билүү би мэдгүй. Ямар ч гэсэн. За. Би амар ядахгүй юу. Анхаарал ингээд сарниндагхгүй. Миний анхаарал. Өнөөдөр би хийх юм дээр зүгээр ингээд ямар ч анхаарал сарнихгүй биш. Яг ингээд анхаарал ерөөс сарнаагүй. Тэнгуудаас би ингээд заримдаа ингээд өөртөө ингээд амарчилж болох юм ерөөсөө тухайн үед сэтгэдэггүй байхгүй. Одоо жишээлбэл дэлгэцээ зүгээр 2 хуваагаад одоо энийг харж байгаад хийх юм аа ингээд хажуудаа гаргаад тавьчих гэдэг юмэгч би хаяа ингээд сэтгэхгүйгээр зүгээр өөрийгөө зовоож ингээд хийгээд байдаг байхгүй. Тэнгууд би өнөөдөр болохоор лавдаг тэхгүй байсан. Ядаж ингээд өөртөө амарчлаад ингээд ингэж юм биш тэгэл илүү юм арай клирээр сэтгэхээр ингээд нөгөө нэг өөртөө ч амар болох юм тэр мэр талаас нь ч гэсэн амар яаж ч гэсэн тэр креативити нэмэгдэх энэ төр бол мэдхгүй байна. Яг тийм өнөөдрийн хийсэн юм бол амар креатив юм байгааг болохоор ямар ч гэсэн лавдаг баг ч гэсэн нөлөөлсөн. Тийм ажил дээр бол одоо тэгээ ажилдаа буцааж орохоор бүр л сайн анзаарах бах. Одоохондоо мэдээ. Наадгүй тийм. Гэхдээ бас чи нөгөө нэг яг ажил юу хэмдэ нэг газар ажиллаагүй бас утцсан болоод ч тэр юм уу бас өөр юм ч орж иж маа зөвхөн бясалж тийм. Бясалж өөр олон одоо ганц зүйлээс биш олон шалтгаан байгаа. Тийм. А яг хоо энэ мандахын энэ асуултанд арай өөрөөр яг хариулъя гэвэл нөө яах л бах. Хүмүүс бас тэгээдсэн. Хүмүүс чи ээлжийн амралтаа авахаараа явцдаг гэдэг байхгүй. Явцдаг аа. Тий. Одоо ээлжийн амралтаар чи нэг 21 хоног амрлаа гэж утгахад тэрний 11 хоногт нь бясалгаж яваад. Тэгээ үлцэн 10 хоногт ингээ амардаг гэдэг. Тэнгүүд 11 хоногтоо ингээд тарих толгоо сэтгэлээ амраагаад цэцлээд тэгээд үлцэн 10 хоногт бие амраад гэж би бас зөндөө сонссон. Тий. Бас тийм мундаг захирлууд одоо мэдгүй артистууд зөндөө хүмүүс тэр нөгөө нэг докюментари дээр нь харсан нэг Петровсын нэг захирал нэг ихч байдаг гэсэн шүү дээ нэг Shark Tank тоо. За тийм. Тэр ихч мэгч бас бясалгалд явдаг байсан бил шүү дээ. Тэр чинь одоо нас орсон баха. Тийм. Оо яа. Тийм хүмүүс бас би яаж л. Тий. Докюментари дээр. Тэгээ бас багш Ширэн дээгөө бас өөрөө хэлж байгаа зү. Нэг юм мань компьютертэй л их зүүрлэлт юм. Хардтай л тий. Харда формат л гэж ярьдаг шүү дээ байна уу? Бид нэр болохоор сэтгэлийн хэрэг арилгах гэл. Яг хөө тий. Яг мань ярьсан дээр болохоор дандаа хард марлах гэж ярьдیں۔ Би нөгөө яг анх ярьслахыг үзэж байгаа явсан болохоор. Би баах юм үзэж байгаа явсан. Тэр нэг Америкийн нэг докюментари үзээ явсан. Тийм. Америкийн бас шоронтой юу байдаг тий. Тэгээ Shaq Brothers ч л биш Shaq Brothers биш. Нэг ямар нэгэн Brothers-тай юм байд юм аа. Бас нэг шоронгийн нөхдөөд тэр бясалгалаа хийгээд тэгээ айгүй эргээр нөлөөлөө тэгсэн чинь шорон цаанаас нь болиулаа тэгээ өөрөөсөө ингээд зөвхөн нууцаар ингээд хоорондоо л хийдэг болсон ингээд нэг тийм докюментари тийм үзэж л явсан. Тэгээ багш болохоор нэг тийм хаарда зэгслэх юм яриад байдیں۔ Тэгээ ер нь бол тэгтээ нэг бодлын ер нь тийм дээ тий хаарда зэгслэх. Тий. Гэхдээ яг хөө тий за яг хөө ингээд башнаа яриаг ингээд энэ сэдвийг өндөрлөөд хэлэхэд бол би хинт ч яв хэлмээргүй байна гэж. Харин би угаасаа хинт ч явж гэж хэлэхгүй битгий явж гэж хэлэхгүй. Тий. Зүгээр яг одоо би яваад подкаст хийснээс хойш ингээ 2 гаруй жил өнгөрсөний эцэс ингээ юу анзаарчихсан бэ? Бас юу болсон бэ гэнгүүт яг хэдэн гэдэг яг сайн бодтер хэлж чадахгүй. Гэхдээ за 5 л хичээ заяа. 5 хавцаал 5 гаруй хүн ч юм уу. Би чамаас олж явсан гэдэг байгаа байхгүй юу? Тэнгүүд би ингээд одоо бодонгууд үгүй тий битгий надаас олж яваа гэж хэлмээр байгаа тий. Тийм бол би бол битгий явал гэж хэлээ. Тий. Угаасаа хүнд зөвлөгөө өгнө гэдэг чинь буруу зүйл юм шиг. Би угаасаа яг бяцлал хийж чадах тэр талаар бас бодож үзсэн шүү дээ. Хүнд би хизээч зөвлөгөө өгөхгүй гэж би бодсон шүү дээ. Ер нь үү? Ерөөхдөө юу? Тий, хүнд би бас нэг хаяа нэг ингээ худлаа хүнд ингээ зөвлөгөө өгөх гээд идэхгүй найзууд. Би одоо ерөөсөө тийм хийхгүй л гэж бодсон. Зөвл угаасаа хүн өөрсдөө хороол амьдрах шүү дээ. Тэгээд
хинээс зөвлөөгүй зүгээр л өөрийн бодсноор л байх хэрэгтэй л гэж. Тийм, ер нь бол тийм. Тийм, би болохоор яг энэ дэр чинь яг арай өөр үзэл бодолтой байгаа. Гэхдээ яг випашна дээр бол тийм яг ингээд хүмүүсүүдийг яг өөрсдөө судлаад үнэхээр өөрсдөө явмаар байвал явал гэж. Харин тэнгууд чамд нөгөө нэг юуг нөгөөд байхгүй тий. Одоо жишээлбэл нэг юм хариуцлага харин миний хариуцлага болчихсон байхгүй. Надаас болоо явцсан гэл тий. Тэнгууд ингээд би бас дээр ажиллаар Central TV-гийн нэг нэвтрүүлэг хийх гээд өглөө багштай ярьж агаад бас ярилцлаганд оруулах гад очсон юм. Comedian Золотой хамт цаад ч бас надаас болоо явцсан ингээд. Гэтэ яг өөрөө судалгаа хийсэн л дээ. Гэтэл тэгээд ингээд битэд амар өглөөрт очоод тэгээ вэжсэн чинь яг сүүлийн өдөр нь очсон байхгүй. Угаасаа нөө ярьж болно гэдэг өдөр нь. Тэгээ нөгөө нэг баахан ярьслаа авах гад. Тэгээ очсон чи харин нэг охин ч л залууч л. Хөө нэстэг тавыг яах вэ мэн. Би танаас олж явсан гэж чи надад амар тэн санагдчих. Яа ноо гэж тэ. Тэгснэ ингээд сүүл бүгэ дуустал нь явцсан ба. Тэгснэ ингээд үгүй яхаа би танаас сонсоод явмаар санагдсан юм аа. Тэгтээ тэр бара тийм тэгэл ер нь тэгж хэлмээр. Тэгэхээр тэр хүн хүнээс олж битгий яваа. Тэгэхээр тэр хүний хувьд гоё экспириенс юм гэхдээ гоё юм шүү. Харин дуустал нь явцсан байгаа ботход бол заа окей яг авах юм. Нэг талаасаа гоё ч гэсэн яг нөгөө талаасаа хэрвээ өөр нэг хүнд бас амар хэцүү байгаад бүр би минь өвдөөд тэгээд ирвүүд тэгснэ чамаас олж асуу гэвэл хэвчээ хэцүү. Тийм ингээд чийл аа яв гэсэн. Чийл гоё юм шиг ярьсан гэл те. Харин тэгвэл хэцүүлэх. Яг чиний дээр зөвлөгөө өгдөг дээр бол би яг нэг ийм бодлоготой болсон. Хүнд нь шүү дээ яг зөвлөгөө өгж болохны хэтгэл юм байд юм билээ. Тэр нь болохоор одоо эрүүл мэнд, сэтгэл зүй. Гэхдээ тэр нь болохоор тэ чи ингэхтэй тэгхтэй биш. Одоо хүнд үнэхээр хэцүү байгаад байвал нь те сэтгэл зүйчдэр уулз гэдэг ч юм те тэр үл яг үнэхээр байх хэрэгтэй. Эсвэл би нүдэд үл эмгтэр очоо. Юу игээ очих гээд байгаа юм бэ гэл те. Тийм. Эсвэл ингээ мөнгө төргөө алдаад байвал наатахаа болч юм те. Эсвэл одоо арьш дарсан амар уугаад байвал наатахаа бол. Тийм л зөвлөгөө өгөл үүжлэх юм бол. Тэрнээс шүүл чи одоо ийм ажил мөнгөө ийм төгрөг олох хэвээр наатахаа ингээр гэвэл яг нөгөө нэг хүмүүсийг яг өөрийнхөө амьдралаар ч юм амьдруулах гад ч юм уу те нэг тийм зөвлөгөөд юм тэрнээс яг чиний хэлж байгаа шиг бол зөв. Тийм. Тэрнээс шүүл те яг өөр зөвлөгөө байх боломжгүй гэж л би яг ойлгосон. Би яг ч юм дотор яг тэр талаар амар сонирн ботсон шүү дээ. Бясал хийж байхдаа. Зөвлөгөөний талаар амар бодож мата. Хүнд ер нь зөвлөгөө өгөхгүй гэж хэлж байгаа нь бас зөвлөгөө ч юм шиг шээ. Нэг юм сонир рил үзчихсэн үү? За ямар рил за. За. Тэр шал. Яг нөгөө чамайг зөвлөгөө өгөхгүй гэдгийг чи өөр хүн сонсонгуудаа за. Би одоо хүн зөвлөгөө өгөхгүй. За энэ зөвлөгөөг авлаа. Бас баг зөвлөгөө болох гэдэг байна. Тэгэхээр амар хэцүү. Тэгтээ яг эцэст хүн тэгэл яг харин өөрийнхөө өснөрөө л. Тэгэнгүүт бас зөвлөгөө болох гэдэг. No really. Энэ би яг нэг хитрхи амар. Энэ зүгээр чиний л үзэл бодож шүү дээ тий. Яг энэ дээр бас нэг юм бас яг би баян хэлдэг болсон юм. Би кино үзэх амар дургу болцохгүй. Тийм үү? Тий. Кино үзэхээр ингээд өөр хүний өнцгөр хүчээр би юм ойлгох гэдэг юм шиг болоод байгаа байхгүй. Тэр хүн чинь ингээд зөв буруу гой сайхнаа ингээд өөрийнхөө кино өөрийнхөө эдит тэр нэг гадаа юу болох гэж. Өөрийнхөө одоо найруулгаар харуулж байгаа шүү дээ. Тэнгүүд би яг тэрийг хараад за нэг юм байх хэрэгтэй юм байна. Хайр дурлал чи яг юм байд юм байна гэдэг юм тэнэг үзэл бодолтой хайр болоод байгаа. Тэгдэг. Кинон дэр нэр яг л тэгдэж шүү дээ. Шууд яриа нэг чид. Кино тийм. Яг би нөгөө өсвөр наснд киног амар үзэж эхэлсэн байхгүй яг нөгөө IMDb-ийн топ 200 байдаг шүү дээ. Тэрийг ч яг тэр үед яг үзэж эхлэе гэл. Би одоо ч гэхдээ бүрэн дуусаагүй дээ. Одоо нэг 75-80% тий. Фүү чи сайн үзсэн биш. Харин тийм. Тэгээ тэнгууд гэхдээ зарим нэг амар олон үзэж байгаа байхгүй. Өсвөр насндаа нэг үзсээ. Одоо ихэд үзэнгууд ингээд зарим киног би энэс болоод ийм бодолтой болсон юм шиг тийм амар анзаардаг шин ингээл бүр ингээ өөрийнхөө яг оригинал бодол гэж утсан ингээл хүмүүст амар ярьж мэрдэг юм энэ киноноос энэ би нэг авцсан юм биш тэгээд өөрийн мэдлгүй юм авцсан юмнууд амар их байд юм. Тий. Надаа бас нэг тийм жишээ байгаа заа. Чи нөгөө Bronx Tale гэдэг кино мэдээ. Bronx Tale дээр нөгөө хэлдэж штэ. Нөгөө ажилчид хамгийн юу мүү гэлөө. Биш. Миний хамгийн яг үлдсэн энэ үед нөгөө нэг найзаасаа ч нэг стаас мөнгө авах гад. $20 маа цаана маана нэгтэй. Тэгсэн чинь нөгөө нэг ах нь ирсэн ээ. Чи өөрөөр хараа ингээд. Чи $20-оор наастайгаа амьдралаасаа зайлуулчлаа гэсэн чинь тэр нь надаа бүр ингээд амар сургамж болсон шүү дээ. Одоо ингээд нэг зарим нэг юм баян мөнгө асуугаад идэг хүмүүс байсан аахгүй юу? Хэрэв та нар сонсч байвал.
Тэ тэр хүмүүс өөрсдөө энэ сонсгол байх. Тэгэлхгүй би тэгээ нэг удаа нэг зээлээд тэгээ угаасаа нэг амар зэвүүн дандаа 20 30 мянган зээл. Тэгээ 20 30 мянган чи дараа нь асуухар чи амар бас зээлсэн хүндээ жоохон мангар штэ. Тэнгүүт би нэг зээлчээл тэгэл асуухгүй тэгэл хайштай байхгүй. Тэгэл дахиад зээлийг өнгөт нь тэгвэл 20 авъя гэл. Тэгэл байхгүй. Тэгэл надаас тэгж асуугаагүй натаа нэг тэгш нийлээчгүй. Тэгэл яг л тэ би бол 20 мянгаар бол ингээд зээлж байгаа байхгүй тий. Гэтэ 20 30 зээлээд байдаг хүмүүсийг би юу хийгээд байдаг юм л ч. Мэдгүй бет ч юм уу юу чинь тэгээд яг нэг хүн бас тэгж хэлсэн. Наа чин зөвхөн чамаас шээ бараг 5 20 хүнээс ингээд дандаа 20 30 зээлэл. Тэгэл нийлүүлж байгаа л архитэг шоуд. Дахиж нэг найслахгүй гэсэн нэг 5 хүнээсээ бараг 20 нийл. Тий эсвэл одоо энэ ста над чухал биш гэж байгаа юм шиг хандж байгаа байхгүй тий. Харин тийм л юм байна. Тэгэл тэр мөнгөөр юу идэв бэтэлт юм уу? Би ерөөсөө хүнээс мөнгө зээлж чаддаггүй шүү дээ. Тийм. Зээл яг уу зээлэхээр бол тэгэл аппликейшнүүдээр яагаал. Тийм. Хүнээс асууж чадвал жоохон хэцүү л тийм. Харин яг найзаасаа мөнгө зээлэхээр муу зан сурд юм бил. За жоохон хожимдуулаад өгч юм мань хүн тоохгүй мохгүй гэдэг ч юм уу те. Би тэрийг бас нэг найз дээр амар муухай анзаарч ирсэн. Би нэг л тэр найзаасаа л их зээлдэг байсан байхгүй юу? Тэгэл хамгийн дээдл нэг 500 мянга зээлжсэн. Тэгэл шууд өгөхгүй штэ. Би өөрөө 100% мөнгөний шууд авангуудаа мань чамд баг өгчдөг юм хүү гэл. Нөгөөд чинь за тэгээд гэж байгаа юм чи. Тэгээ би дараа нь яг нэг сүүл зээлэхт яг тийж бодчихсон. Нэг мэдсэж би мөнгөний нөгөөг нилээ утцсан. Мань хүн чинь ингээс асуухгүй. Тэгээ бигийн санаа зовоод мөнгөний нөгөөд тэгээ боцох за би ч новшинстай юм байна да. Тэгэхэж би хүнээс баг мөнгө зээлэхгүй л ч утсан. Аппликейшнээс зээлс нь хамаагүй. Миний зээлэх нь гэхдээ нөгөө юу л зээлэх гэдэг нь баг нөгөө хамт хоол идэнгууд нөгөө нэг нь яачдаг шүү дээ. Одоо анд манд ингээл дараа нь шилжүүлэх. Миний зээлэх гэвэл баг тиймэрхүү л андтай гоё те. Анд ер нь бол за яг андыг тийж яаж болох ч юм уу өөрөө сонсох ч юм уу ер нь бол зээлж болно шүү дээ мань хүн те. Тэгэнгүүт гэтээ анд тэрүүгээр бас амар зүв болоод зэвүүн санагцсан байхгүй. Ерөөс тэгэх тэгэхэнд тэгж даврах боломжийг ерөөсөө өгөөгүй. Тэ тэр юугаа амар сайн анханасаа тийм шугамаа сайн тий шугамаа сайн ингэж тогтоож өгсөн. Тэгэл ерөөсөө мөнгө зээлэнгүүд нөө л гэдэг. Тэгээ чи нэг даач хонгууд. Гэлтэй юу нэ гэлтэй чүү гэлтэй амар хөнгөн ингээд нэг одоо үгүй гэдэг амар илдгээр гоёор яасан. Тий айгүй тэгээ нэг юм хатуу нөгөө хүндээ юм хэцүү байдалд оруулахгүйгээр зөв шууд нөө гэж. Тэнгүүт нь за одоо өөр ингээд би андыг яг тэгж бодсон. Хизээш даахгүй, хизээш ур мөнгө зээлэхгүй дээлж бодсон. Гэтэ андаас сурах юм надад амар хэв санагдаад шүү дээ. Бага. Тий. Ялангуяа ажил төрөл, мөнгө төрөг дээр тий. Харин тэгэл цаад ч харагдах байдал нь нэг юм юу штэ. Нэг юм үл тоомсорсон ингээл зүгээр л ингээл юу ч болохгүй юм шиг тий. Хоолнд идэл ингээл гоё ингээл юу ч бодохгүй явж байгаа хүн шиг. Мөртлөө цаагаараа амар хэм хийгээл яваад юм бил штэ. Харин тийм. Тэгээ андаас юм амар юмнуудыг юм амар сан жонглёртод яваад байхгүй. Одоо найзуудаач тэр одоо карьераач тэр одоо шүрээтэйч гоё ингээл гоё хосын харилцаагаач тэр бүх юмаа ингээ гоё болгоод яваад байхгүй. Тий. Би тиймгууд одоо ингээ нэг юмд ячаар найзуудаа мартаад эсвэл найз их намарт эсвэл ингээ ажил ингээл би болохоор ингээ алдчихад идэхгүй ингээ юунууд тэр. Тэгвэл жоохон жонглёрт сурхал байна тий. Жонглёртх чадвараа сайжруулнаа. Тий. Тэгээд би өмнө тийм байсан. Ялангуяа найз нөхдөр одоо болохоор нэг юм арай өөр бодолтой болцсон юм. Гэхдээ энийг би чаа даг гайг үзээ. Хүмүүс идэв ч даг гайг зүгээр. Миний үед юу өөрчлөсөн бэ гэхлээр би зүгээр ингэж л боддог байсан. Найз нөхд уулзъя шүү дээ. Би тэнгуут нь заавал заа гэж хэлэх ёстой юм байд гэж бодоод. Яагаад вэ гэвэл те энэ хүн надтай уулзъя гэж байна. Өөрийнхөө цагийг надтай хамт өнгөрөө гэж байна. Бид нар чинь цагаа бол дахиж нөхөж чадахгүй шүү дээ. Тэнгүүд нөхөгдөшгүй одоо нөөцөх юм одоо юу гэх чинь те ресурсыг тэгээ над дээр ингэ зарцуулъя гэж яхад нь би яагаад үгүй гэж хэлэх юм бэ те. Би нүнтэй дахиж уулзахгүй ч юм уу гүү ч юм уу би мэдхгүй те би ч өгч болно менеж өгч болно тийм болохоор fuck it зур уулзъя те. Тэгээ мөнгө төрөө үрийг ингэнгүүт нь за fuck it тэгэл боломжоор нь үрий зээлэл болно шүү дээ. Тэгэл мөнгө олно бла гэл те. Залуу нас цаг олдохгүй байна. Тийм болохоор би ерөн заавал уулзах ёстой юм байна гэдэг бодол ягаад чинь би тийм болцсон юм. Гэхдээ тэрнээс болж айгүй шоуцсан л та. Тэгээ шоуд дээр бол жоохон боддог байсан яа. Заав шоудлах хэрэгтэй байх та гэж. Уулзсан гоо заавал заавал уухгүй гэж бодлоо шүү дээ.
Тэр хэцүү юм байлээ. Тэр өстой хэцүү юм байлээ. Тэнгүүд заавал нөгөөдөл нуухгүй байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй тэд нар уугаад би ирүүл байнгут ингээд наад ерөөсөө гоё биш болоо. Нөгөөдөлд ч гэсэн дараа нь энэ уухгүй лээ бас хэцүү байдаг те ингээл. Тийм ингээл энэ уухгүй наатахад дуудахаа баг бойлно байл гэдэг ч юм уу те. Тэгж маалгүй ш. Тэр жоо хэцүү санагдав. Би ч хаяа бас нэг бүр бас тэгээд идэв юм аа. Яад гэж. Уумааргүй санагдаад байхгүй. Тэгээд тэнгууд яалч нэг vibe баалахгүй гэл нөгөө peer pressure-ээр баг уучгаал хаяа. Тиймэрхүү юм болоо л үд. Тий. Гэтэ яг тэр ч найз дээр одоо угсаа би тэгж яхах нь амар зүв байгаа ч нэ ярьж байгаа ш. Тэгэхгүй угаасаа тэгээд одоо жишээлбэл бүр явандаа одоо хүүхэд мөхөдтэй олчвол угаас найзуудаа цаг гарах улам л багсан ш. Одоо бол биднэрт бол найзуудаа цаг гарах амар боломжтой насан дээр ер нь бол байгаа болохоор. Тэг яг хүүхдүүн хүмүүс бол тий. Харин тий. Бидний насны хүүхдтэй хүмүүсэндээ байгаа тий. Би тэрийг нэг зөв мүү гэж битгий хараа зөвхөн би л гэж бодсон. Гэхдээ яг ч уух төр тэгсэн шүү дээ. Би болохоор уух төр яаж аргалуулсан бэ гэхээр яг бас нэг байнга ууддаг юм аа. Яг зөв уулцаараа амар уучгаад идэв. Тэгтэн би зүгээр шахуулдаг л. Би зүгээр за бенз пиво би зүгээр 4-5 пиво. Энийг би нөгөө манай хамаатны ихч мэгчнэр сонсож байгаа гэж бас жоохон зарим ярихгүй л юм л та. Тийм ээ тэгвэл битгээр тийм. Сайн уу анарын ах ихч нэрээ тайм дээр нэг хаширсан л та. Сос. Тэр үлдээ нэрээ миний өмөр сонсчихсан бас тэ one of the wildest stories best шүү дээ. I gotta give it to you тэ. Гэхдээ яг хөө тэгэл хүн тэгэл алдаж он тэ. Гэхдээ тэр үед тухайн үед тэр амар том асуулт шиг санагдаж байгаа хгүй. Одоо тийм тэр чинь зүгээр л амар фан түүхгүй. Одоо хэдэн жилийн дээр бүр фан. Өстө фан тэ. Тэгээ чи бас ямар азтай өнгөрсөн бэ гэдгийг бас амар бодох. Харин би бол одоо чинь баян нэг бас нэг ярддаг нэг кейс байгаа. Чи мэдхүү? Юу лээ? Ер нь миний нэг амар кейсийг мэдхүү? Нэг амар ууралсан гэдэг үг. Тэр биш. Яг зөндөө тийм байгаа. Ууралж те. Би ч бас нэг хэсэг айгу тийм сэтгэл гутлаасаа болоод сонин кадр тасарч уудаг болцсон байсан. Тэр сэтгэл зүйтэй нэр амар холбоотой. Кадр тасрах чинь тийм учиртай юм. Би яг өөр дээрээ амар анзаарсахгүй. Би тэгвэл яг нэг хэсэг тийм байсан шүү. Тий. Чи анзаараар зав. Би яг яаж анзаарсан бэ гэсэн чинь би нөгөө 20 онд нэг айгу нэг миний алдартай салалт байдیں۔ Тэр салалтын үеэр хүн ялчгүй амар ууд юм бэл. Тэгэл би бүр угасаал ингээл хүлэн зөвшөөрөөл байсан бүхэнгөөр л ууцсан цаа өдрөө болго уугаал. Тэг уух болгондоо би кадр тасарцсан. Тэрийг амар анзаараад тэг кадр тасрах болгондоо би агсан тавьдаг болчихсон. Тийм. Тэг ингээд гинт нэг удаа би найзандаа бөөм болцсон бэдийн. Миний санджаар болохоо би уурлал гараах шиг болсон. Тэгэл гадаа нэг найз байсан тэгэл заас шааш явъя гэл. Тэгэл байцсан чи гинт нөгөө яг тэнд байсан найз нар чи яг юу хийснэ санаж гин гшаадын. Тэгэхээр би яасан гэсэн чи юм пистамон гэдэг амар уурлаа. Би яасан гэсэн чи сонсчихъя гээд. Чи ингээд нэгдүгээрт манай нөхрийг багалзуурч унгаасан. Гутлын шидсэн. Тэр нэг охин руу гутлын шидсэн. Тийм, баахан гутал мол ушиж савж мааваа нэг охин руу чичрээд. Тэгтээ 4 жилийн өмнө шүү дээ. Тэгээ үүд хаалга саваад, орилоод, лифтийн хаалга өшглөөд тэгээ явсан гэж аахгүй. Миний санджаа болохоор би тэр нэг охин л надад та байхгүй л гэсэн юм шиг байна. Би тэгвэл шаа гэл уурлаад хаалган савх шиг л болсон юм. Би нэрэгсэл тийм л санаж байгаа. Тэр нь ингээд ямар ч тийм одоо таймлайны хувьд юм алдагдтал байхгүй. Яг л гоё ингээл таймлайн явсан л байгаа байхгүй тий. Би уурлаад гараа явсан. Тэгэл тэгсэн чинь яг найз нар шал өрмөж 3-4 өөдөс тийм ярихар чинь би нэрэлтгсэн юм байна гэж. Яг л нэрс болж байгаа юм чи. Маргааш нь тэг бүр өстой. Юу маргааш нь би бүтэн сар амар уурахтай өстөхөө. Тэгээ бүр би дараа тэр найзуудтайгаа одоо бол стил айгуу сайн найз твэр. Тэгээ би тагчдаг гэж хэлж тасраагүй л байхгүй. Nice. Тэгээ бас би чинь нэг хэсэг автобусанд их хүн амт мууцлаг болчихсон. Та согтоо ороод муталцаал. СУ ороод нэг чаавас нэг манаач хацсан. Баах нэг автобусанд нэг согтоо хүмүүс орж ирэл яадаг гэсэн шүү дээ. Би би өөрөө тийм ах болсон шүү. Тий, 4 жилийн өмнө тийм байсан. Тий. Тэгээ миний яг нэг амар алдартай юм одоо чи чиний плей тайм гэж байна шүү дээ. Миний болохоор би чи ингээд согтоо үнэлэхгүй барьж явж байгаа ослыг гээд. Shit. Тэгээд хоригдчихсан байхгүй. Тийм. Гэхдээ саатуулах байна л та. Гэтэл ялгаагүй шорон руу л авч өгд юм бэл. Тийм. Тэгээ тэнцээ баг нэг 20 тонс. Тийм. Тэр бол бас амар crazy experience тийм. Тэгээд ямар хөөс? Тэр бол амар байсан. Тэгэл
нэлээд дарк уу юу? Dark. Тэг яаж чатар газрамч тэр амар сэн өмхий газар орж иж байгаа хүмүүс нь ч тэр гэтээ өдрөө болгон сонирхолтой байсан. Гэтээ амар уйдгартай байсан бас. Тэгэл өдрөө хоног яваагүй. Тэгэл амар сонин новшин хүмүүстэй таарсан, шоронгийн гарууд таарсан. Сонирхолтой гоё хүмүүс ч байсан. Тэгэл тэгсгээл өнгөрсөн. Тий. Одоо ингээд бодоод ярихаар бол яг гоё ярьж болно тий. Яг би сая ботсон чи ойрд бодоогүй юм бэ. Сая ботсон чи жоохон новшин санагдчихлаа. Гэхдээ наа чи одоо чиний нэг рекорд төр чин байдаг гэсэн. Байхгүй. Энэ зүгээр юу? Одоо би дахиж тийм осол гаргаа согтун могтуу ч юм уу амар тийм сонирм хэрэг үүсгэх юм бол гарч ирэхлээ мэл. А тэрнээс шүүл ингээ миний яг background check хийвэл тэр гарч ирэхгүй. Угаасаа энэ ч нөгөө нэг эрүүгүй хэрэг биш болохоор. Төвчлэн хэрэг гэж явд юм бэл. Тийм би энийг бол одоо миний хувьд ингээ амар окей. А гэхдээ би ямар азар тэр үед хүнд арчаагүй юм бэ гэж боддیں۔ Тэгээ би яг сүүлийн хэдэн сар гинт тэр амар бодогцсон. Би ингээ машин байрал явж ирсэн аа л гинт ингээл улаан хэл ярьж байна. Йоо би нэр тэгжсэн шүү дээ. Амар сонирн бодол. Йоо бста тэ ямар гоё юм бэ? Би тийм болоогүй байх гэл тэ. Гэж боддсон бэл тэ. Тэрийг хэлэх гэсэн чиний тэр плейт машин байх гэсэн чи плейт ам стори тэ. Яаж болохгүй юм ярих гэдэг. Гөө тэгэл яах тэ. Тэгэл гоё сургамж гээл бодож байгаа. Одоо ацтай байгаа мэдрээл тэ. Би нэг 4 зам дээр яг ярьж идсэн. Зүгээр ирүүл авах. За. Яагаад ч нөгөө 4 зам дээр нөгөө нэг талбай талаасаа нэмэлт гэрэл ас иргэдэн штэ. Тий. Тэгсэн чинь би зүгээр ногоос шууд ингээд явсан чинь урдаас баахан машин гарч ирээд бүр яг балархаж ирсэн штэ. Йоо тэр машин торомслог бол тэгэл шууд дуусаа. Яг ингээл. Яг хоо тэгэл нэг үл мөрөлтөн нэг үл тэгэл чи хараад идэл замын голд үлддэг штэ. Нэг бол би энд байхгүй. Тийш. Нэг үл чи зүгээр л ингээл хүмүүсийн хараад идэл зүгээр хүлээгээ зогсох ингээл. Хаяа ингээд нэг баашкан нар үйдэж штэ. Замын голд ингээд урсгал сүрөөд ингээд зогсцсон. Явах гашаагаад. Тэг нэг бол тэгсэн л. Нэг бол тэгсэн л ба. Тэг арайч хөхгүй байна. Зүгээр нэг мангар авахгүй тий. Тэг амар awkward тий. Би өнөөдөр яг тэгсэн шүү дээ. Би яг тэгсэн шүү дээ. Ингээд нэмэлт гэрэл астыг мартаад. Маа ирэх гэсэн чинь өөдөөс машин жоохон бантаад би бүтэн тойроод тэгээ зогссон шүү дээ. Тэгэл заа згэл. Тэгээ яаж яг цагтаа нэг муухай хараад өнгөрсөн. Хаяа нөгөө яачгараас амар awkward. Би одоо зүгээр нэг хүн ингээд дохиод ингээ орчий гэдгийг анзаараагүй заяа. Анзаарахгүй тийг ингээ урагшилсан. Тэнгууд нөгөө нь уурлан би угаасаа оруулчих байсан хгүй. Тэгтээ хараагүй. Тэгээд ингээд загнуулчихаар амар хэцүүсэн. За яах вэ? Тэгтээ машин энэ барихаар амар тайван барьдаг болчихлоо шүү дээ. Тий. Яг ингээл хүмүүс амар сигнал мэйл тоход энэ хүн ч зовж ин доо гэж хараа. Энэ хүн ч зовж өгч ин доо. Пашнад явдаг ч байсан. Яваад мэдэрчээсэн гэл. Тэгэл тэ чамд хэлэхэд бол наа чи арилна даа гэж. Тийм бах тий. Тий. Арилна гэдэгт бол би бол итгэлтэй юм тий. Зүгээр тэр сурамжуудаа л битгий мартай. Яг хоо арилахгүй тулд энэ тайван байдлаа хадгалахын тулд заавал бяцлал хийх хэрэгтэй юм шиг л. Тэр чинь хэцүү ёо. Бүтэн цаг орой болгоо. Өглөө болгоо. 2 цаг гэдэг байгаа шүү дээ. Өглөө орой нэг гэж. Тэгэхээр чи арил. Тэр бол чанга юм байл. Би бас чадахгүй юм. Гэхдээ яг ер нь бол бодож үзвэл сэрчээд ингээ орондоо хөрвөөдөг цаг магаа ботхоор баг болох юм шиг хүн санагдсан. Би ч бас сэрчээд нилээ удаа хөвтөж мөртэй байхгүй. Рил үзээ шүү ингээл. Би нэг хэсэг бас тэгж хөрвөөж үтсээ. Яг нөгөө нэг бяцлах. Гэхдээ би бол чадахгүй байл. Яа гэсэн чинь яг сэрэл за босоос хөрвөөе гэж чинь буцаа унтаад л. Бяцлах чадахгүй. Би яг тэр бяцлах нөгөө нэг унтах гэж бяцлагдаг шүү дээ. Мэдээ ханаад. Тэнгуутээ бүр яг унтж байгаагаа шууд ингээд яад шүү дээ. Мэдэрдэн шүү дээ. Бие ингээд мэдэрч байгаа л гинт нэг юмнаас барайл би ингээд нисээ шууд унтчих. Яг тэгээд яг тэр би чи бол гоо азтай юм байна унтч мунтаад. Би бол харин чи шамаа унтаагүй гэдэг чинь би бас сонсоод жоохон за унтч чадахгүй хэцүүдэх би. Тий, ер нь унтдаггүй л. Унтаагүй шөнүүд бол байсан биз. Тий. Гэхдээ чи нэг зооггүй юм байна. Сонсох нэ. За тийм ээ. Эсвэл би тэр зовлон гэж бодоагүй юм болоо. Ёо, яг бяцлах юм ярьсан. Би үл амар зовсон. Тэгээд тэр би эсвэл жилийн дараа ярьсан чинь бүр амар зовцсон ярьж байлаа. Үгүй. Чи бол угаасаа л энийг л ярих юм байна. Тийм. Би ирээл яг угаас хамгийн хэцүү байсан тэрийг л би байн гэсэн. Тийм. Одоо ч ярьсэл. Анх тэр хэцүү байсан, одоо ч хэцүү байсан. Миний тэгтээ бөөр нөгөө нэг даарад бөөр өвдөрсөн. Тэгээд тэнгууд яг нөгөө нэг орой унтахын би гар шээж байхгүй. Шээчээ тэгээ ороод засаад ингээд хувцаа жоохон згслээ. Тэгээд орондоо яг оронгууд ахаа шээсүрэн. Тэнгууд нөгөө нэг хүмүүсийг унтчих хамаагүй битгий хаалган болж гард бид нар гараад бүр нэг модон жорлонд нөлөөлөл ордог байхгүй. Тэнгууд тэр жоохон асуудалтай байсан. Яг
шээсээ төвчгээр унтж чадахгүй. Тэгээд тэгээд заавалч хувцас өмсч гарахаас юу бол тэр нэг жоох асуудал. Тэгэнгүүт нэг 4 мөрт өдрөөс би нэг бөөрөө унтахтаа бөөрөө ингээд алчураар ороож аваад унтчих. Тэгээд сүлд гайг болцсон. За. Тэгвэл биш дээ. Аха. Тэгвэл ойлоо жоохон өндөрлөх тал руугаа хандъя заа. За. Гэтэ шанс хэдийн мас бай. За. Чи одоо Sigma ирэх үү гэдэг дээр юу гэж бодсон? Би тэр үч Sigma байгуу шүү дээ. Гэхдээ яагаад чи тийм ярьсан шүү дээ. Угаас чи л яриг л. Харин үгүй тэр чи андын санаа байлоо. Мэдгүй ямар ч гэсэн зүгээр тийм медрийг амар яад гэсэн болохоор л ер нь ярьжсэн биз дээ. Тэр чи ер нь мемийн л яриас дээ. Ер нь мем яриа тий. Ер нь ир хүн ямар байх хэвээр юм тэр. Sigma ир хүн. Одоо бодолч өөрчлөгдсөн үү? Тэр үед би нэг бодолтой байгаагүй шин Sigma дээр. Тийм. Sigma дээр та хоёр л амар бодлоо ярьж санагдаад байна. Би хэлжсэн шүү дээ. Би нөгөө нэг Sigma байх боломжгүй гэж би ярьжсэн шүү дээ. Нөгөө яагаад гэвэл энэ чинь бид нөгөө нийгмийн амьтад болохоор Sigma байх боломжгүй. Амар Sigma-г амар сүртэй. Sigma ч нөгөө нийгмээс ангидах хүмүүстэй ярьдаг. Харин тийм нийгмээс амьд ганцаараа өстө grind хийсээр хагаад ална гэдэг. Хүмүүс хэрэггүй гэл тийм. Харин тийм тэнгууд яалчгүй. Тийм тэнгууд яалчгүй зүгээр амар гоё юмаа яхаа хийгээ тэгээ гоё хүмүүсийн тусалцаа авах хэрэгтэй бол авах л хэрэгтэй гэж. Тийм. Уус ямар нэг юм нөгөө ганцаараа хийх өөр хүнтэй хамтарч эсвэл өөр хүн хажууд хийж байгаа бол тэр нь одоо хүнтэй хамт хийж байгаа нь хамаагүй сайн яваад идэв санагдаад шүү дээ. Тийм шүү дээ. Яг хуу миний ойлсноор ч тэр Sigma-чууд ч болохоор жоохон тийм psycho хүмүүс л идэм гэж ойлгосон. Харин хүний харилцаа хэрэггүй. Би тэгтээ яг хэсэг яг Sigma гэхээс илүү зүгээр тэр түрүү жилийн dark үед бол өстө хүмүүстэй ерөөсөө уулздаг байсан шүү дээ. Яг гэртээ л ганцаар. Тэгтээ тийм Sigma биш. Sigma чинь юмаа сайжруулаа яваад байгаа шүү дээ. Би болохоор ямар сайжирсан юм байхгүй. Ингээл гэртээ гэрээсээ гарахгүй ядж яг нөгөө ярамгт тэр үчи ярамгт байсан. Тэнгууд хүмүүстэй уулзгингууд нөгөө төгжрөл мөгжрөлгээ олон юм саад нь ихлэ бас бодогдоод тэгээл ер нь гэртээ л ингээл амар цаг өнгөрдөг гэсэн. Чи тэгэхээр зүгээр сэтгэлээр л унтсан байсан юм шүү. Харин одоо бот тэр нь л тийм шүү. Яг л сэтгэл уналтын депрешны гол симптом бол тэгэл гэрээс гарахгүй байх шүү. Гэрээс гарахгүй жинхэнэ тэгэл өдөр болгон CU-гийн хоол идээл. CU-гийн хоол идээл. Гэрийн хоол өөрөө хоол игээгүй баг амар утсан шүү. Тэгээ нэг бол уун, нэг бол дандаа би ч азар нэг тэр юмд яадаг. Тэгэл нэг тийм зүгээр ингээл зурагт үзээл YouTube өглөө босоод YouTube үзэл. Би одоо нөгөө нэг хэсэг нөгөө YouTube-ийн нөгөө юм self help YouTube бүр донтцсон байсан шүү. Тэгдэм угаасаа. Тийм. Одоо бүр тийм бүр ерөөс үзгээл. Одоо үзэхгүй байна гэдэг чи дээрцэн байл гэсэн үг юм байлээ. Би энийг баг 5 6 таан анзаарч байна өөр төр. Сүүлийн хэдэн жил бол тийм. Яг нэг амар сэтгэл хэцүү докторгүй үед бол бүр дандаа л тийм юм л үздэг. Тэр юмнууд ерөөсөө хэрэгж үзээл энэ гэхдээ ерөөсөө юм яах вэ? Тийм. Угаасаа нэг тайлбар байд юм аа. Нэг тийм self help юм үзэх нь өөрөө баг кайф болдог гэдэг. Тэ зүгээр өөрийгөө сайжруулах дээр биш. Зүгээр тийм юм нь үзээд өөрт нь гоё. Өөрийгөө баг хуураад нэг юм. За тийм. Хуураад баг тэр нь ингээд өөрийгөө successful байх гэсэн мэдрэмж нь тэр. Тийм ямар ч тач нэг хэрэгжүүлдэггүй л гэж би яг сонсч байна. Тэгээд надаас нэг хэрэгжүүлсэн юм бол байхгүй. Одоо бол би л тийм үзээгүй баг жил гарсан болж байна. Тэнгууд угаасаа хүн тийм ямар нэгэн тийм зөвлөгөө авах биш ингээд өөрийнхөө хийх ёстой юм мэдчихэд юм билээ. Тэг ер нь л өөрөө цаана би одоо байгаа жоохон дээрлүүлэх нь яах ёстой вэ гингүүд өөрөө яг цаанаа мэдчихэд л гэдэг юм л. Тэгж л утсан. Одоо YouTube үзэж байна уу? Одоо YouTube үзэхээр одоо нэг шинэ тоглоом гарцсан. Үгүй Dead Shot гэдэг нэг юм. Deadlock гэдэг юм. Deadlock. За. Шүүтер заяа. Шүүтер мөртлөөсөө MOBA. За. MOBA шүүтер. За. First person. Valve гаргаж байгаа. За. Тэгээд тэрийг юу гаргаж байгаа? Valve одоо Valve. Damn. Nice. Тэрийг өчтөр татаж аваад амар гоё юм л. Тэгээд өчтөрөөс хойш дандаа тэрний бичлэгүүдийг үзээ. Үгүй яах вэ? Хамгийн гол нь чи зүр өөрөө л анзаарч ивэл те. Яг юу үзэж яаж байгаа. Ер нь нэг юм юун дээр яах гэдэг илүү сайн одоохонд анзаараад л ингээд ямар хүн юм дээр би уурлах гэдэг юм юун дээр яах гэдэг амар анзаараад л одоохонд бол. Би одоо чинь YouTube үзэхдээ яг яасан юм аа би нөгөө нэг
эфирийг найрлаж байхад болсоохгүй. Аха. Эфирийг найрлаж байхад би бүр ингээд зөвхөн YouTube л үздэг байсан. Ажил дээрээч тэр гэртээ хараад ч тэр ингээд өөртөө зориулж үгүй зүгээр л үзэл заяа. Ажилдаа зориулж гэсэн үг эсвэл зүгээр л үздэг байсан. зүгээр entertainment цаг нөхцөх гэж ингээл үзээл ингээл амар дотор мохоор байвал юу ч хамаагүй. Тэгээ бүр сүүл рүүгээ ингээ үцээр хагаад бүр дотор мохоо ирдэг болчихсон шүү дээ. Над би бас сүүлийн үед нэг юу амар үзээд байгаа нэг юм хин бэл нэг юм Монгол юм аялагч заяа. Аха. Дандаа юм яадаг. Им нилээ мөнх цэлмэг гэж заяа. Тийм нэг аялагч. Тэгээд дандаа юм жоохон эвгүй газруудаар явдаг. Одоо Афганистан. Йоо за. Тийм Бразил руу явснаа юм Бразилийн юм амар хамгийн амар цагдаа нар гангстерууд байлдаг хэсэг мэсгэр очингуудаа тэр гангстеруудтай нар ч уулзаад наач нөгөө хинтэй адилхан юм ш нөгөө хин блэ нэг хоёр хүн байдаг ш нэг халдсан бачг байдаг гадаад юм уу хоёулаа гадаад Монголд ирж исэн халдсан заяа тэгснэ ингээд монголчуудын аим шин архичтай ингээ хөдөө ууж явж маа тийм угаасаа тийм хийдэг хүн багтаа надад угаасаа тийм аялын тэр тэгж аялах амар зүм санагдав ёо зас яг би яг тэг хэсэг мэдгүй гэхдээ ингээд зүгээр ингээл явал одоо турист трапууд гэл нэг тийм газруудаар ингээд тэгэж явах чинь яг нэг удаа нэгний удаа явахд тэгээ авчихад зүгээр тэгээд тэр газар хоёр дахь ирж ивэл жинхэнэ амьдралыг ингэж үзүүл амар сонирхолтой. Тэр жишээлбэл ингээд нэг юм Африкт ч илүү хаан жилийн ингээд бүр амар ядуу тасган босонд ингээд ирж байгаа байхгүй. Иранд ч илүү Пакистан зөө. Тэгсэн чинь тэр хүмүүс амар найс хүмүүс зөө. Тэгээд ингээд цай авах уу гэсэн чинь манай кофе гэлцсэн байхгүй. Тэгсэн чинь нөгөөдөл нь ингээд бүр амар сэтгэл гаргаад ингээд нөгөө кофе байхгүй тэнгууд ингээд нэг хүний мотоциклаар ингээд явуулснаа ингээд кофе авчирж ингээд өгч мөгөө бүр ингээд зүгээр хүн ирээл яасан чи амар зураг мураг нэг Аз Монгол руу ирсэн гэсэн чинь бүгд ингээд зураг авахуулаад амар хөөрхөн юм амар гой юмнууд гардаг. Харин ярэ тэгж дуусчдаг ш. Харин тийм үзэж байгаа уу? Харин тэр мөнх цэлмэг лөө тэр ахын окей гоё л. Окей. Ааха. Мэнттэй өөр юм ярьчихсан. Би зүгээр одоо яг яах гэж YouTube үздэг ярьчихсан байхгүй тий. Яг наад ч юм бол ойлголоо. Ааха. Зүгээр яг би чааван харин яг яаж үздгийг гэсэн чи зүгээр юу үздгийг ярьчлаа л да. Харин шүү дээ. Би болохоор яг зүгээр л нэг дахин амрах гэсэн дээр үзчихтэй юу. Тий. Мэн зүгээр дахин амрах гэж одоо YouTube үздэг бас. Тий. Тэгэхгүй би ажил дээр л үздэг үү угаасаа завгүй. Тий бас байн дуу сонс. Дуу сонсгоо сүултээ бас ядраад юм блэ. Гэ манайд гайг. Ман ч мөр яг ажил болцоо болох ш. Яг нэг тийм өөр юм ирдэг юм бэл. Аха. Гэтэ ажил болчихоор бас нэг кайфгүй. Бас одоо яг тийм биш нэг дандаа микс хийх. Би тэгэхээр нэг бодлын дууг жоохон бас минийх ажил биш гэсэн жоохон ажил шиг сонсдог яг ингээд нэг өөрийнхөө яг плейлист одоо сонсдог дуунуудаа жоохон ихсгэх зорилгоор ингээд шин дуунуудыг сонсоод энэ дуу надад таалагдж ийнэггүй юу амар ингэж хүчилж ингээд сонсоод байдаг. Ер нь бол тгий сонсох хэрэгтэй шүү дээ. Тийм үү. Таалагддаг дуугал хүн олох хэрэгтэй шүү дээ. Харин тийм. Ер нь бол энэ гоё дуу байна. Энийг баян сонсоё гэдэг ч юм уу тийм. Тэгэл тэхийн дуулт ингээд амар таалагдгүй дунд амар их сонсож байгаа байхгүй. Ингээд таалагддаг дуугаа сонсоод бол харин тийм. Тэр бол миний бодлоо өөрчлөлтгүй. Би киног үл гэж үздэг байсан. Гэтэ кино бол би бол киног хийжээч чадахгүй. Би бол яг кино зогссон байна. Миний бол одоо хөгжим л тийм. Зогсож чадахгүй юм байл миний. Угаасаа хөгжим үргэлжийн гоё байна. Зогсохгүй. Кино бол сүүлд үзсэн бүх кинонууд дандаа л жоохон яа байсан. Тийм. Тэр Dune-ыг би ойлгохгүй шүү дээ. Яа тийм гоё тийм. Яг хоо тэр зураг таалагдаагүй гэж юу? Зураг авалт тэр sound design бол гоё байгааг ойлгоогүй гэж юусэн. Чам таалагдсан тэгээ тэрийг ойлгоогүй гэж юусэн зүгээр л тэр зураг авалт дуу муу тэ cinematography одоо юу ч байдیں۔ Scene өнгө тавилт мавилт тэр бол амар гоё байсан. Аха. Тэр story нь яг тэр story тэр жүжиглэлт тэр яах гээд байгаагийн ингээ ботхоор бүр амар тийм санс. Fuck тэ нэг ерөөс нэг юм онц биш тэ. Амар окей so what гэж бодод. Яг story-ны хувьд ер нь бол нэлээд simple story шүү дээ тий. Амар simple. Гэхдээ тэрийг яг ингээд бас харуулж байгаа. Надад бол амар таалагдсан. Би ихлээр нэгийг нүсч нэгсээ ойлгоогүй байхгүй. Угсаа нэг хоёрын гарсны дараа нэг нь илүү үнцэнтэй бол надад жавснаа санагдсан. Тэгэл яг Dune-ийн тухай ч нэг яриад яах тий. Яг надад бол амар таалагдсан. За тэгвэл чи эсвэл Alien үзсэн үү? Үзээгүй. Alien бол гоё байсан. Тийм. Alien гэхдээ яг юу нь гоё байсан гэхэл яг зураг авалт интер бол гоё заяа. Чи нөгөө нэг Alien Isolation-ыг тоглож ирсэн үү? Тоглож байгаагүй. Чи тэрийг тоглоорой заяа. Амар новшин юм шиг тоглоом баггүй. Тий. Тэрний Alien нь
одоо тэрүүн шиг амар сайн хөгжүүлсэн AI баг байхгүй баг. Тийм. Ингээд чамаас суралцдаг AI байхгүй юу? Чамаа яаж тоглоом дотроо юу? чи тоглоом дотор ээлжнээс цухтан заяа. Аха. Чи тэр хиний охин байхгүй юу? Нэр нь химэлээ. Нөгөө эмхтэй гинүү. Тийм нэг амар лаг эмхтэй дээ шүү дээ. Fuck нөгөө нэр. Бүр нэг анханасаа байдаг. Яг юм тийм нөгөө айхтар эмхтэй байдаг та нөгөө fuck нэг юм тийм нэг амар алдартай жүжигчин тэр айлны бүх ангийг үсэж байгаа байхгүй юу? Тэр алдартай жүжигчин чинь сүүл рүүгээ 3 кино тоглосон ш баг. Тийм сүүл рүүгээ баг киночлоо. Өөрөө тэр айлных нь ээж мэлж. Тэр ээлнийг бол угаасаа битгий үз гэдэм байл амар мангар ээлнэ гээд 1 2 л гоёчлоо. Хүмүүс тэгж. Тийм 1 2 л би үзчихсэн. Уус тэр хоёр ус классик шүү. Тийм. Тэр Ripley Scott гэхгүй. Тийм Ripley Scott Ripley ч лөө. За ямар ч чи тэр охиныхын дүр тоглохгүй юу? Тэг чи ээлнээс л цухтаад нэг Xenomorph-оос ганцханаас ч лөө хоёроос ч цухтаад юм. Гэтэ тэр Xenomorph ингээ чамаг амар ажилтдаг заяа. Судалдаг. Чи нэг ингээд ямар нэгэн байдлаар аацтай ингээд баригдааг өнгөрчлөө гэж бодъё. Тэгвэл дахиж тэр арга чи хэрэгжихгүй заяа. Жоо шатрахгүй юм уу тий. Тий, амар новшин заяа ингээл. Гинт амар сонирн байдлаар чамаг олно. Эсвэл ингээ чамаа ингээ яг ингээд мэдээгүй үе чинь отоо сууж ин тэгээд тэр болгоно нь ингээд юу scripted биш, natural. Тэгэхээр тэр амар новшин. Тэгээд юу first person тий. Тэгээд тэр world building тэр одоо яг тэр төөрөмж бүх юм нь бүр ингээд амар бүр яг authentic байхгүй юу? Survival юм уу тий яг ингээд тэнцээ хоол моллоо ингээд хоол молч байхгүй л тий. Гэхдээ тэр нөө save point-ууд нь ингээд амар хол тий auto save байхгүй. Тэр амар новшин. Зорилго нь тэгээд бүр spaceship тэгээд зугтах юм. Тэр стайл алах хэрэгтэй байхгүй. Алах хэрэгтэй. Алаад зугтах хэрэгтэй ч юм мэдгүй. Ямар ч тач нэг юм л болох хэрэгтэй. Тэнгүүд онд гарсан тоглоом. 2000 арай дээр 2010 үед ч лээ. Тэнгүүд тэр сая сүүлд гарсан кино нь болохоор яг тэр isolation-ы ертөнцид хийцэн. Аха. Чи тоглож байгаа бол мэдгүй л байна л та. Би болоо тоглож исэн. Тэгээ яг харангуут яг тоглоомных юмуд байгаад байна. Гэсэн үг кино. Тэгээ амар хөвгчлээ. Хизээч тэгэл амархан дуусахгүй. Тэр нэ гоё юмсан. Гэдэг л хэлэх гэсэн. Яа. Кинон дэр шүү дээ. Чи одоо хүлээн зөвшөөрөхгүй байх. Бид тэ нэг киноос хүмүүс аяг ярмаар байгаа. Би оюутан байхдаа хамгийн топ гэсэн кинонууд бүгдийг ингээд үзсэн. Гэтэ бүгдийн жишэлтэй зөв. Миний хувьд ингээд топ гэдгийг яагаад чинь хитэн кинонууд л үзсэн байхгүй юу? Тэгээ хамгийн амар нөлөөсөн 2 олон ангидын 3 олон ангид за 4 5 ч юм уу мэдгүй нэмэгдээд байна л да. Хит байгаа зав. Би одоо яг 5-ыг нэрчил л да. Олон ангид уу? Тийм. Чи Wire-ыг бол мэдэн те. Тийм би Wire хитэн ч удаа үзсэн. Wire угаасаа бүрээ. Wire амар штэ. Тийм. Би Wire-оос хойш өөр олон кино үзэж чадхаа болцсон. Wire-тэй л харьцуулах. Харин ер нь бол тийм. Тий, бас Sopranos байна. Гэтэ одоо Wire-ыг тэгээд тэр гарч ах үе гэхэр Wire-тэй бүр харьцуулах юу тэр үед бүр байгаагүй байхгүй тий. Одоо ч байхгүй. Одоо яг хөө нэг ганц хоёр юм за Game of Thrones яг хөө Game of Thrones сүүлийн season яарсан. Гэтэ одоо ингэ нэг ганц хоёр Mercer байгаа байхгүй юу. За Game of Wire тэр үедээ бүр ингэ цорын ганц байгаа байхгүй бүр яалтчих. Миний хувьд Wire одоо ч цорын ганц. Харин ер нь бол тийм ээ. Яг хөө нэлээд төхөж ойртох нь болохоор Sopranos. Sopranos-ыг байр үзэж байгаагүй. Sopranos ч ганц хоёр ингэ л үзчихсэн. Sopranos ч болохоор арай нэг жоохон өөр ихгүй. Нэг илүү жоохон инээдмийн сэтгэл зүйчтэй уулзаад шүү дээ. Тийм тэр нь яг зүгээр нэг юм гол нэг бас нэг юм одоо сториг нь явуулах нэг хөдөл одоо хэрэгсэл. Тэгтээ Wire ч нь илүү тийм юу хэмдэ нэг муу мухай харуулдаг шүү дээ. Надад яг нөгөө Breaking Bad Wire хоёрыг харьцуулахаар Wire бүр үнэхээр бүр тий хамаагүй дээр сая. Тэнгүү Sopranos нь болохоор илүү жоохон фаны талд байхгүй. Гэхдээ илүү урлаглаг талд. Тэгээ арай л урт. 8 season 9 season. Харин тий. За яг тэр хоёр байна. Band of Brothers байна. Тэр бүр all time best. Угаасаа Band of Brothers-ыг би бас яг үзээгүй. Үзээ. Band of Brothers-тай харьцуулах тийм олон анги Дайны тухай кино бол хааж байгаа. Өөр нэг HBO-ын бас нэг Дайны кино байдаг шүү дээ. Pacific. Тийм. Pacific бол нэлээд ойртон. Pacific илүү жоохон хүнийг нэг албаар нэг ингэ шаналуулад идэг кинонд байдаг шүү дээ. Нэг тиймэрхүү санагс. Зүгээр л муу муухай хараа. Band of Brothers гэхдээ одоо жүжигчт нь бол бүгд одоо бүр амар high level. AB level-ийн амар жүжигчтэй л шүү дээ. Тий, нөгөө нэг хин мэн чин байдаг шүү. Нөгөө нэг Ross байдаг шүү. Тийм, Ross. Тэр бүр амар сайн жүжиглэж шүү. Би яадлаа. Би яг ихний нөгөө 2 анги үзчихсэн байна. Ross бүр үзий яадлаа шааж байгаа. Тийм сайн. Тэр байна. Тэгснэ сүулдэ жоох үгүй 2 дугаар анги дээр өөрөө өргөдмөр болдог шүү дээ нөгөө нэг. Тэр салааныхаа юу байж болохгүй болоод нэг өөрөө нэг сонио алдаа гаргачихсан шүү дээ. Өөрөө нөгөө нэг юун дээр хүмүүсээ сургахтаа сайн мөртлөөсөө жинхэнэ нөхцөл гараад ирэнгуут фейлдэд. Тийм. Тэгээ зүгээр яг
Угаасаа тэр юм бодит хүн байсан. Айгу сайн сургагч. Харин тий. Байлдагч биш гэдэг нь үл яг харагдаал. Тэрний яг юу л надад амар сэтгэл үлдчихэд тэр нэг усаа ингээ асахдаг шүү дээ. Росс ингээ хүмүүсийг усаа асуулаад нэг нь ч усаа ухсгүйгээд тэгсэн чинь нөгөө нэгнийх нь ус төрүүлээд дуусчдаг. Тэгээд тэрийг шийтгэж мэдгээд бүгдийн шийдэгдэг л яа. Бүгдийн шийд. Харин за яг тийм. Тэгэл би яг тийм хэдийн юм үдснээс хойш хүлээж авч чадвар айгу буурсан. Гэж хэлээ. Гэж. За тэгэл. За тэгэл тиймэрхүү байна даа. За дуусах уу. За боли дуусах. Тэгэж. За бай. За шааш дуруучлаа. За амар онцгойч юм байна. Энэ дугаарыг бити постлаарай. Харин тий яа бити постлт. Тэгэл. Гэхдээ би андын тэрийг дандаа тэгдэж шүү дээ. Анд ханаж байна ялла. Үгүй анд аймаг тийм инээдтэй юм болдог байхгүй юу. Тэгээ өөрийг нь би сонсохыг дандаа мэддэг. Би тиймэрхүү сонсчихсон. Энийг хасчаарай гэсэн чинь зүгээр тэр хэлж байгаа нь зүгээр бэж байгаа. Тий дандаа оруулт. Тэгээ угаасаа анд тэрийг орсон үгүй ш мэдгүй. Өөрөө сонсдгоо. Тэгээ хүмүүс л хэлдэг юм шиг лээ өөрт. Нөө тэгээ наа чи хаастгүй штэ билгээ гэл. За хоёул цаг 43 минут ирсэн байна. За тэгээд сонссон хүмүүстээ баярлаа. Ингээд те Нисдэг Тав ингээд үргэлжилсээр л байна. Ингээд яг хуу би ер нь бол ганцаараа хийж байгаа. Гэхдээ өнөөдрийн зочноор бол анаараа орсон. Тэгээд ер нь бол дандаа зочин солигдоод явах бах. Бас яаж мэдгүй байна. Тэгэл харъя. За тэгээд дахин орсон анартаа баярлаа. Анаар одоо. Тэгээд одоо хилээгүй ч юм уу хэлмээр байгаа юм байна уу? Алгоо. За тийм тэгээ яг тий захиж хэлэх юм гэвэл те Vipassana хэрвээ явах гэж юу сайн судлаарай те битгий хүн амтны хийсэнд нь ороод яваарай. Энэ амар гоё юм а гэдэгт нь итгээд те. Битгий бит хоёрт тэр хариуцлага үүрүүлээрээ. Тий бас ер нь тэгээд хүн тэрийг өөрөө шийдвэрээ гаргаж л яваарай л гэж захиж хэлээ да. За тэгээд амжилт хэрвээ явах гэж байгаа бол за тэгээ бай дараагийн дугаараар уулзъя. За бай.